олон зүйлийг бүтээдэг. Хайр дурлал, хоол, ажил, дуу хөгжмийг, шинжлэх ухааныг, тусламжийг, эрүүл мэндийг, мөн тохооны хэлийг. Мянга 1992-93 оноос Бурхны дуудлагаар юм 5 залуухан охтууд Бурхны төлөө үйлчил дуудагдаж тохооны хэлний хэлмэрчийн ажлыг хийж гисэн байдаг. Цэнгэл, Сайн баяр бид гурав Христэм дээр анх сонсголгүй хүмүүстэй ажиллаж эхэлж ирсэн. Тэгээ дараа найдварсан 93 оны 9 сард нэгдээд бид нар найдварсанд явж эхэлсэн. Тэр үедээ Бямба болроо нартай хамтраад 16-17 настай охтууд ингээд дөнгөж ингээд Христийн сүм цуглаанд ингээд тал талаас уулзалдаад яг сонсголгүй хүмүүс байдаг цуглаанд уулзалдаад ингээд сонсголгүй хүмүүс ийм одоо тий мэдээллийг тий ингэж түгээх хэрэгтэй байна. Нэг цаасан дээр нэг 30 хүччихэл нөгөө өвгнүүдээ ингээд энийг юу гэдээ гэл нөгөө чинь тохиорн тэгэл тохиосурчсан. Сонсголгүй хүмүүстэй хамт байхад надад юм баяр хөөртэй байдаг байсан. Тэгээд тэрнээс улбаалал ер нь би ингээд орчуулах хийж болох юм байна. Сонсголгүй хүмүүст бас ингээд тусалж болох юм байна гэдгийг ойлгосон. Энэ үйл ажиллагааг бол сайн дурын үндсэн дээр Бурхын төлөө үйлчлэх юм чин хүсэлтэй, чин эрмэлзэлтэй ийм одоо залуухан охтууд нийлээд ингээ 20 гаруй жил бид нар энэ нийгэмд тэгээ Монгол улсын хэмжээнд болж байгаа бүхий л үйл ажиллагаанд ингээд байнга сайн дураараа ямар ч одоо хөлс мөнгөөр ажиллаж ирсний үр дүн юу вэ гэхээр одоо хэлмэрч орчуулагчийн холбоо ингээд бий болох одоо хэрэгтэй юм аа, ийм зүйл байх ёстой юм аа. бүгдээрээ яг энэ мэрэгчлийг ингээд Монгол улсад байх ёстой мэрэгчл за энэгээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ингээд энэ холбоог гоёр нь байгуулсан дээр гэж сэтгэл шулуудаад 5 охин ингээл явж явжснаа гинт ингээл хэдүүлээ хүшээ энэ юу нь олоод ингээ те холбоо бид нар байгуулах ёстой юм биш үү? Учир нь одоо яг тухайн нөхцөл байдал мөн одоо хэрэгцээ шаардлага маш өндөр байсан. 12-13 мянган сонсголгүй иргэд энэ бол албан бус тоолдоо. Гэхдээ үүнээс илүү байх магадлалтай. Тэгэхээр энэ иргэдийн төлөө энэ одоо архигдсан энэ бүлэг тийм ээ хүмүүсийн төлөө одоо үйлчлэх тэр хүмүүсийн одоо нийгмийн шаардлагыг одоо хэрэгцээг одоо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах хүмүүс маш чухал хэрэгтэй байсан ийм цаг үе. Хүн болгоныг 20 мянган төгрөг цуглуулаад тэгэл нөгөө хэлбэр зөвшөөрлийн холбоо холбоо ер нь яаж холбоо байгуулдаг, яаж төрийн бус байгуулдгийг те бүгдээрээ сайн мэдэхгүй. Тэгэл ингээд зарим нь судлаад ингээд ингэдэм байх, тэгдэм байх, за тэгвэл тгий гэл. Нэг 20 мянган төгрөг цуглуулаад ингээд хэлбэр зөвшөөрлийн холбоог ингээд үүсгэн байгуулж байсан. За ингээд хууль ёсны дагуу тохооны хэлний хэлмэрч орчуулагчтай холбоог одоо нэгэн ажиллуулсан байдаг. Өнөөдөр хүртэл одоо амжилттай, одоо үр бүтээлтэй, тууштай одоо зүтгэсэн хэвээрээ байна. Хариуцлага болгоод. Эхлээсээ тусдал бүгд хариуцлага шүү дээ. Тохооны хэлний хэлмэрчийг дүрм журам ёс зүйг баримтлан хоёр талын гүүр болж мэдээллийн утга агуулгыг бүрэн дүүрэн гаргах ёстой хүн гэж би боддог. Тохооны хэлний хэлмэрч гэдэг нь нийгмийн одоо зүгээсээ бол одоо тохирох хэрэглэгдэх хүн буюу тусгай хэрэгцээт хүн тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүнд үйлчлэгээ үзүүлэх бас нэг хүний эрхийг хамгаалдаг, хангадаг нэг мэрэгчил гэж би боддог.
Яагаад тэгэхээр хэрвээ тохионы хэлний хэлмэрч байхгүй бол сонсголгүй хүн мэдээлэл авах боломжгүй хүртээмжгүй байдал үүснэ. Энэ хэрээрээ тэр хүний хэрхэн хохирдог. Тохионы хэлний хэлмэрчийн хэрэгцээ маш их. Учир нь өнөөгийн нийгэмтэй хүл нийлүүлэн алхаж байгаа сонсголгүй хүн ажил, амьдрал, бусад зүйлсээ болгох, бүтээх гэсэн ч харилцаанд цаад тулгардаг. Нийгэм өөрөө тохионы хэлээр биш, зөвхөн амын ярианы хэлээр ярьдаг учраас биднийг тэдэнтэй чөлөөтэй харилцаад тохионы хэлний хэлмэрч тусуулдаг. Хэрвээ тохионы хэлний хэлмэрч гэж байдгүй байсан бол би хаа нэгтээс үйлчлэгээ авахын тулд бичгээр харилцаж яах учраа болохгүй байх гэсэн байх. Одоо хэлмэрчид нэгдсэн зохион байгуулалттай болж өргөжж байгаад баяртай байна. Хэлмэрчийн хэрэгцээ их би цаашдаа чамдрахолно. Нийгэмд эрх тэгш байдлаар хүртээмжтэй үйлчлэгээ авах эрхтэй хүмүүст үйлчлэгээ үзүүлэх хамгийн ховор, нэн чухал ийм мэргэжлийн нэг гэж би үздэг. Захиалгад газар очлоо. Очоод би яаж авч ийн. Дуустал би яаж авч ийн те. Одоо хэлмэрчийн үйлчлэгээр хүрэх гэж байгаа хүмүүс тэгээд зохион байгуулагчтай харилцаж байгаа зүйлэгдэж юм. Эхнээсээ тусламаар бүгд хариуцлага. Тэгээд орчуулж байгаа үйл явцын зөв байна уу, буруу байна уу гэдэг нь бас. Яг орчуулгаа игээл зогсож байгаад миний биеэр ингээ тоггүйгээл нэг сонирмолчгүй тоггүйгээл жоохон юм нэг юм энержи хассан бохгүй нэг юм жоохон ингээл даун болох гээд байгаа юм шиг нээсээ би яг тэр нөгөө нэг багшийн яг орчуулж эхлээл миний биеэр ингээл тоггүйгээл амар юм иршүүчтэй болоод ингээ бүрэн зэвсгэлэгдсэн ингээ буцаад ингээд юм бустер ингээд бустэд ингээд болцсон. Тэгээд яг оршуулж хавцдаа би ядарсан ч өссөн ч би ингээд энэ хүмүүсийн төлөө гадаас ингээд гарч ийн тийм миний зүрх сэтгэл амар юм гал ассан байсан байхгүй нэг юм айгу юм туртай яжсэн айгу туртай тааламжтай хэдий би өсчихсэн ядарчижсэн зовжсэн ч гэсэн хамаагүй. Тэгээд би тухайн моментод миний хувьд ч нөө яг дөнгөж оюутнаас хэлж байгаа миний амьдралын цаашаа би ер нь яг ямар карьертэй ямар ажил мэргэжил сонгох уу яах уу гэдэг нэг тийм асуултын тэмдэг болцсон явжсэн. Тэгэл тухайд окей сонсголгүй хүмүүс рүү би илүү чиглэж энэ хүмүүс рүү би илүү ойр ажиллах нь айгу юу юм бэ? Зөв юм бэ? Ийшээ би чиглэж ажиллах юм бол илүү юм хүсэл зоригтой тэмүүлэлтэй яг энэ хүмүүсийн дуу хоолой болоод энэ хүмүүсийг дэмжих туслах аль болохоор юм баг болж хамтрах те илүү ингэж чиглэж ажиллах юм байна. Тэгээ би тохионы хэлний хэлмэрч туршлагачаараа ер нь явах юм байна гэдэг тийм нөгөө ойлголттойгоор тийм юм дотор юм нэг бодол тэгээд анх тэгж эхэлсэн. Одоо бүр мэрэгжил болоо явж байна. Бидний хувьд бол анх ингээд бүгдээрээ дохио сураал. Тэгээ бид нар маш хурдан сурцгаасан. Тэгээ сонсголгүй хүмүүс тэгээ чөлөөтэй ойлголцдог. Тэгээд сонсголгүй хүмүүс сонсголтой хүмүүсийн Дундахын тааны эвдлэх бүр болохгүй бол давж харуулах тэр тусламжийг өгдөг хүмүүс тийм үйлчлэгээний ажилтнууд байдаг. Тэр хоёр нөгөө нэг тал маань ойлголцохгүй байх тохиолдлууд их гардаг ус. Тэгээд яг бид нар сонсголгүй хүмүүсийн төлөө өшөө илүү их ингэ ажиллаж исэн. Тэгээд сонсголтой хүмүүстэй ингэж ойлгуулах гэж их зүтгэж ажилласан. – 2015 онд тохионы хэлний хэлмэрч орчуулагчтай холбоо Тэрмус байгууллагын тархан удаа салбарын тэргүүнээр ажиллаж байх хугацаанд сонсголгүй боловсрол Тэрмус байгууллагаас оролцдог байсан зүйл нь сонсголгүй иргэн цагдаа хоёрын хооронд орчуулга хийж байгаа сонсголгүй тохионы хэлний хэлмэрчийн орчуулагч 2018 оны үед сонсголгүй хэлмэрч хуруу дарамтцсан байлаа. Тархан утдаг сууршиж байгаагийн хувьд тентхийн цагдаагийн байгууллагад үе сонсголгүй хүмүүст орчуулга хийдэг байсан. 2012 оны үед сонсголгүй хэлмэрч байдаггүй байсан хэдий ч энэ тэнд амьдралын шаардлагаар сонсголгүй хүмүүст мэдээллийг дамжуулах буюу орчуулгын ажил үүргийг өөрийн мэдлэгөө гүйцэтгэдэг байсан. Цагдаагийн байгууллагад тохионы хэл мэдгүй сонсголгүй хүн байцаагдах үед сонсголгүй орчуулагчийн хэрэгцээ маш их байсан. Тэгээ намайг дууддаг байсан. Сонсголтой хэлмэрчийн яриаг тохионы хэл мэдгүй сонсголгүй хүнд хөрвүүлэх үедээ л ямар хэрэгцээтэй ажил болохыг баттгаж байсан. Тэр хүн чинь өөрийн үзэл бодлыг бусдад илэрхийлэх хэрэгтэй. Тийм учраас л сонсголгүй хэлмэрч, сонсголгүй хүн болон сонсголтой хүний яриаг холбон орчуулах хийх чухал үүргийг гүйцэтгэж байсан. Ажиллахдаа алдаж онож байсан үеч би одоо ч энэ ажил хийгцээр л байгаа.
Тухайн хэл сураагүй сонсголгүй хүмүүст ямарваа нэгэн юмыг ойлгуулахын тулд нэлээд хичээл зүтгэл гаргана. Зураг үзүүлэн материал барьж харуулж өгч тогтдог. Ойлгож байгаа нэг том давааны ард гарсан гэсэн үг л дээ. Эдгээр хүмүүст мэдлэг боловсрол олгох ажлыг хийж цаашдаж мэрийн ажиллах болно. Заримдаа нөгөө өөрөө тогтчод би сая юу тогтчихвоо. Би юуг ингээд хэлчих айгүй гоё ойлгомжтой тогтчлоо доо гэд тэ. Заримдаа бүр ингээд хичээгээд ч ингээд ойлгуулахад айгүй хэцүү. Заавал ойлгуулах хэрэгтэй. Зүгээр тэрнийг ингээд хэлмэрчлэхэд айгүй хэцүү тохиолдол байдаг байхгүй. А зарим үед бол ингээд шууд сонсоод ингээд тохио өөрөө урсаа яваад байдаг. Тэгэхээр нөгөө хүний бас нөгөө мэдсэн, дуулсан, харсан, сурсан, унссан, судалсан юм хүн айгүй хэрэг бол сонсолгүй хүнд сонсогч их нь болж байна. Ярих яриа нь болж өгч байна гэдэг чинь маш бахархуу штэ зүйл. Тухайн өдрийн хүний сонсож байгаа зүйл тэгээ авч байгаа мэдээллийг яг тэр чинээгээр 100% төгс байхаас гадна тухайн өдрийн сэтгэл хөдлөлийг тэгээ ямар ингээд өнгө аясаар ярьж ийн гэдэг ч юм уу тэгээ ямар ингээд зүйлийг илэрхийлж байгаа вэ гэдгээ яг ингээд 100% ойлгуулж өгнөд хичээж тэр ажиллаж байгаа учраас тухайн хэлмэрч гэдэг болохоор мэдээж сонсголгүй хүн бусад мэдээллийг 100% яг тэр сэтгэл зүйн байдлаар яг тэр өнгө аясаар хүлээж авахын тулд тус болж байгаа нэг том чухал үүрэл гэж хүмүүс бодож байна. Тухайн хэлний хэлмэрч байхгүйсэн бол яах байсан бэ гэдэгтэр жишээ авч үзье л дээ. Гинтийн байгалийн гамшиг, аюултай үзэгдлүүд, шуурхай тохиолдол зарлах үед сонсголтой эргээд шууд зарлаа сонсоод гүүгээ явчихна. Хамгийн сүүлд мэдээллийг сонсож амжилтгүй хоцорсон иргэд нь сонсголгүй иргэд. Хэлмэрчин тусламжтайгаар шуурхай мэдээг тохооны хэлтээр хүлээн авч бид ч дөрвөн шуурхай арга хэмжээ авснаар амь насаа аврах боломжтой. Тийм ээ. Хэлмэрч байхгүйсэн бол амь насаач аврах боломжгүй үлдгэнэ. Хэрэг нэг хэлээс нөгөө руу орчуулж байгаа орчуулагч байх юм бол зөвхөн яг яригдж байгаа текст юм уу яригдж байгаа яриаг ингээ орчуулна шүү дээ. Тохионы хэлний хэлмэрч бол бүр яг нөгөө сонсолгүй хүмүүсийн сонсож чадахгүй байгаа орчны ингээ нөгөө юм орчны дуу чимээтэй холбоотойгоор орчныг хүртэл ингээд орчуулж өгөх тийм одоо шаардлага гардыг байна. Зүгээр л нэг хэлнээс нөгөө хэл рүү ингэж орчуулж байгаа нэг үйл явц процесс биш. Энэ давхар бидний сэтгэл мэдрэмж хүртэл оролцож байдаг. Бид нар ингээд бүр давхар юм жүжиглж бүр тэр нэг дүр тэр нэг хүмүүний сэтгэл хөдлөлийг хүртэл бид нар ингэж царай нүүр биеийн хөдөлгөөн өгөн бус илэрхийлэл дуу хоолой гарын илэрхийлэл бүх зүйлийг илэрхийлж байдаг. Давхар бас бид нар сонсолгүй хүмүүсийн болон сонсолтой хүмүүсийн харилцааны ингээд хооронд нэг холбогч харилцааны хувьд ийм холбогч гол дундын юм байр сууриас ингэж хоёр талыг ингээ балансжуулж ингэж хооронд нь ингэж харилцан холбогдоход бид нар айгүй гой голлох чухал үрээ гүйцэтгэдэг учраас бид нар нөгөө талын байр суурийг яг л илэрхийлэх хэрэгтэй. Энэ талын байр суурь хүртэл яг л илэрхийлэх хэрэгтэй. Тэрнээс биш гол нь би ямар нэгэн байдлаар дахиад би нэг юм харилцагч тал биш. Би зөвхөн хоёрын хоорондын харилцааны хувьд дамжуулагч холбогч. Тийм учраас тохионы хэлний хэлмэрчийн энэ ажил үйлчилгээнээс сонсголгүйний эрх нь хангагдах, мэдээлэл хүлээн авах байдал нь нэмэгдэн, мэдээллийн хүртээмж нэмэгдэн энэ утгаараа маш чухал мэргэжил. Монгол хэл бол үнэхээр баялаг. Гэтэл тохионы хэл монгол хэлтэй бүр энэ дүүцгүүгээр бүр тэрнээс гайхамшигтай баялаг байдаг. Яагаад гэвэл зарим тохиог харж агаад би Монгол ямар үгэн дээр буулгах вэ? Энэ ямар гайхамшигтай уран тод тогчвоо тий? Ямар утгыг айгүй гоё илэрхийлж байдаг. Заримдаа нөгөө одоо үгийнхаа баялагийг бас хайдаг байхгүй юу? Тэгээ бас тогтж байгаа үедээ за энэ тохиог ямар үг хэлгээр буулгах уу? Эсвэл энэ ярьж байгаа юмыг би ямар тохиогоор илэрхийлвэл хүмүүст их тохин баахвч гэдэг юм уу те. Юм тохионы айгуу тийм гайхамшигтай л. Монгол хэлээр болохоор аман яриа гаргахаар бид өнөхөр дуу хоолойны өнгө те тэр нөгөө уран яруу сайхан хэлж байгаа үг хэллэг гэдгээс хамаарат гоё сонсогдох, чихний гоё аялгуулаг сонсогдох гэд янз. Тэгэнгүүт яг бодохоор сандал гэд хэлэхээр хийсвэр. Тохионы хэлээр болохоор сандал ингэж тогтдог. Сандлын тавцан, сандлын түвшлэг. Тэгэхээр миний бодлоор тохионы хэл өөрөө айгүй гоё юм бодтой. Маш гоё илэрхийлэлтэй, маш гоё үзэсгэлэнтэй сайхан хэл гэж боддог.
Хэл өөрөө амьд цаг үе нийгмээ дагаад байнгын өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл Монгол тохионы хэлэнд анх Монгол тохионы тухайд үгийн баялаг сан Монгол тохионы хэлний сан үгийн баялаг тутмаг байх үед спасибаг орс тохиол хэрэглэдэг байсан. Спасиба. Одоо яг Монгол тохионы хэлэнд ашиглаж байгаа баярлалаа гэдэг тохиол баярлалаа. Баярлалаа гэж тогтдог. Тэгэхээр яг энэ мэтчлэн хэл өөрөө маш тийм байнга өөрчлөгдөж хувьсдаг учраас бид нар насан туршдаа л энэ хэлийг суралцсан. Насан туршдаа л бид нар суралцаар л гэсэн. Тохионы одоо мэдчилгээний үгнүүд гарч ирсэн. Үүн дээр одоо энэ сайн байна уу? Баярлалаа гэх мэтчлэн. Тэр үед би энэ баярлалаа гэдэг дохиог анхлан бас өөрийн зүгээс санаачилж бас гаргаж дэвшүүлж исэн. Тэгээ тэр бас тодорхой хэмжээгээр сонсголгүй хүмүүст одоо хүртээмжтэй байдлаар түгээгдсэн учраас магадгүй тэр үеийн сонсголгүй хүмүүс нөгөө дээр үеийн Оросын нөгөө баярлалаа гэдэг дохио маань Монгол үндэсний баярлалаа гэдэг энэ дохиогоор солигдож байсан. Тэр сонсголгүй хүмүүс өөрсдөд нь бол маш их таалагдсан байх гэж би бас боддог. Тохионы хэлийг сонсголтой болон сонсголгүй хүмүүс өөрөөр хүлээж авдаг. Сонсголтой хүмүүсийн ойлголтыг одоо тайлбарлаж өгье л дөө. Тохионы хэлээр альва харилцаанд орвол буюу гараараа ярьдаг, аваа гаргадаггүй одоо хэлийг эцэг их нийгэм сонсгол хэл яриа муутгаддаг одоо гэсэн бодолтой байгаад идэг. Энэ үзэл бодлыг энэ дэлхийн хаанч батлаагүй. Хэл ярианд сөргөөр нөлөөсөн жишээ олъё гэвэл хаанаас ч олохгүй. Тохионы хэл гэдэг нь одоо өөрийн гэсэн хэл зүг дагуулдаг агуу хэл. Тохионы хэлээр ярихдаа төсөөлөн бодож сэтгэж дүрсэлдэг нь одоо илүү гоёмсог болгодог. Одоо тохионы хэлээр сонсголтой хүмүүстэй харилцаад тархийг илүү ажилуулж, сэтгэн бодох, ур чадварыг одоо давхар хөгжүүлэх ач холбогдолтой байдаг. Одоо ярианы хэл болон тохионы хэлийг хамтд нь эзэмшиж байгаа хүнийг хос хэлтэй хүн одоо гэдэг. Хэлд гүйцэд ороогүй нэг ойтой жаахан хүүхэд үгээ сайн хэлж чадахгүй байвал энэ хугацаанд тохионы хэлийг давхар ашиглаж болно. Одоо заваан эсвэл үгүй хоол гэхдээ 2 хуруугаараа биш 1 хуруугаараа гэх мэтээр одоо балчин насандаач өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болох нь одоо сайшаалтай. Хэлд орохдоо тохионы хэлээр дараа нь бодож санснаа амын ярианы хэлээр гаргавал наандаж сэтгэн бодох чадвар нь хөгжин хүүхэд хоцрогдохгүй штэ. Сонсголгүй хүүхдийг одоо төрсөн ах уу цагаас нь эхлэн тохионы хэлээр харилцлаа гэд оюуны бэрхшээлтэй болоод байх юм өгтөө байхгүй. Суралцах суурийг нь тохионы хэлээр өг дараа нь энийг ширээ сандал гэж дохитг нь дохиж өг. Дохиод хамтд нь сургана. Дараагаар нь ширээ гэдэг энэ дохиог үсгэлвэл одоо ингэж үсгэлнэ гэх мэтэр хүүхдэд заад сургах нь зайлшгүй чухал. Тохионы хэл бол бичгийн хэл нь хамтдаа байж хөгжих боломжтой. Ямар ч асуудал байхгүй. Тохионы хэл нь сонсголгүй хүний өөрийн одоо бие даасан болдог төдийг өөрсдөө тохионы хэлний үгийн баялагийг бүтээдэг. Одоо жишээлбэл нэг өдөр сонсголгүй хүүхдэд арга ясны талаар хичээл орж байхдаа арга ясыг дохиж үзүүлээд энэ хатуу яс хүний биеийн бүх хэсэгт байдаг байхгүй юу гэд одоо заагаад байж тэл нэг охин хөөй ингэж дохихгүй штэ ингэж дохно штэ гэхээр нь би үгүй бишээ хүний биед бүгд нь одоо байдаг ясыг ингэж дохно гэсэн чинь бишээ та тэнэг гэж надад хэлсэн. Багш болон сурагч хоорондын харилцаа чөлөөтэй байх хэрэгтэй. Хүүхдийг одоо тэнэг гэлээгээд одоо юу юугүй шууд зэмлэх одоо зэмлж одоо юу н хизээж болохгүй. Яагаад тэнэг гэж байгаа юм бэ гэсэн чинь та тэнэг баха. Энд чи хавирганы яс байгаа үсттэй. Ойлгосноо гэхэд их оновчтой төгсөн санагдаад за багш нь ойлголоо гэж хэлээд одоо тэр тухайн дохиог нь хүлээж авсан. Үүнийг л би даасан хэлгээд байгаа юм. Авч ашиглаж болохоор дохиог нь авна, өөрчилж эсвэл стандартжуулах гээд үзээд нэмэргүй. Миний хувьд хавиргыг ингэж дохдог. Энэ тэдэнд одоо энэ тэнд хүн бүр өөрөөр бодож сэтгэж дохигддаг. Одоо утгаараа дохионы хэл одоо би даасан хэл муу юм аа.
намайг баг байхад ч гэсэн манай эмээ хоёр аль болох аав ээжээс холдуулах гал тий. Хүүхд чинь хэлд орохгүй байх гэл намайг амар баян гэртээ авдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэл аав ээж хоёр нэрнгээс л хэлд орохгүй юм бах та нэр. За одоо хэлтэн хүний хажууд байсан дээр ярддаг хүмүүсийн хажууд л байсан дээр гэд намайг өгж яваалдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээд одоо болохоор би яг өөрөө ээж болоод яг охиноо эмээ өвөө дээр нөхөр бүр ингээд шал эсэргээр айгүй хурдан хэлд орох гээд ингээд ярьж мараад тэгэл өөрийгөө илэрхийлэх чадвар нь айгүй сайн тохионы хэлээр илүү их илэрхийлдэг өөрийгөө усан дорыг ингэж мэгэл тэ хоолоо идэ надаа идэх юм өгөөч энтергээд тохионы хэлээр өөрийгөө амар ингээд хэлд ороогүй ч гэсэн тохионы хэлээр өөрийгөө ингээд илэрхийлдэг болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийн дунд байдаг тэр ойлголтол угаасаа буруу яач ч утсан буруу. Тэг харин ч хүүхэд чи хос хэлтэй тэг илүү давуу талтай бус хүүхдүүдээс илүү хөгжил нь илүү хурдан явагддаг л гэж би. Одоо нөгөө хүн болох ингээ англи хэлийг сурж байна. Англи хэлээр их бах хэмжээгээр ингээ мэдлээд тий баяртай гэж уучлалгоо сурч байна. Бас ингээл гадаад хэл хэл Япон, Солонгос тий Орос гэлтэй өөр орны хэл сураад болоод байгаа ш тийм үү. Тэгэхээр яг л энэ шиг тохионы хэлийг хүн болгон сураасаа л гэж хүсдэг байхгүй. Тэгэх юм бол яг л нөгөө хүн гэдэг үднээс би энэтэй харилцаж чадна. Тэгэхээр та нөгөө хүмүүс би зүгээр л нэг сайн байна уу баярлалаа уучлаарай ч гэсэн сурчих юм бол нөгөө хүний чи хүндэлж байгаа өөрийгөө эрхэм гэж тооцож байгаа ш. Тийм учраас тохионы хэл сураасаа л гэж хүсэлдэг. Үзэгчдээ бүгд манай зөвлөд мэдээлэлээс улсын хэмжээнд 14,283 манай сонсголгүй иргэдийн хувьд мэдээлэлүүд маш чухал зүйл баггүй. Юу яадаг гэхээр харууны өршлөлттэй иргэдэг бол эд зүйлсээс тусгаарлагдж байгаа. Манай сонсголгүй иргэдэг бол үнэхээр хүнээс тусгаарлаж. Хүнээс гарч байгаа энэ нийгмээс гарч байгаа бүхэл мэдээлэлээс тусгаарлагдж байгаа гэж үздэг. Тийм учраас энэ мэдээллийг байнга өгч явах юмсан гэсэн зүрх сэтгэл байсан. Телевизийн салбарт бол анхлан UBS телевизэд 2005-2006 оноос эхлээд ажиллаж исэн. За үндэсний олон нийтийн радио телевизээс ажилд орохыг санал болгосон байж байгаа. За 2008 оноос үндэсний олон нийтийн радио телевизэд ажиллаж эхэлсэн. Өнөөдөр хүртэл ажиллаж байна. Ингээд тохионы хэлмэрч ингээд асуусан чинь сонсголгүй хүмүүсээс асууж чинь сонсголгүй хүмүүсээс ингээд чиний нэрийг санал болгож байна. Энэ одоо охины тохиог ингээ ойлгох гэж хэлж байгаа гэхгүй. Тэгээ би бүр гайхаад ханаас өөрөө тохиог жоох хөвгөс би 96 жоох хөвгөс ахгүй гайхаад тийм үү гэсэн чинь би ингээд сүмд би одоо тэгж би ингээд сүмд тохионы хэлмэрч хийгээд ингээд тэгээ библ ингээ магтан зузуул орчуулдаг. Би өөр юм ингээ орчуулж үзээгүй гэдгсэн байхгүй. Тэгин чинь наад библ дээр чинь энэ хороо дэлхийн бүх юмыг л ярьдаг үсттэй. Тийм учраас мэдээ бол яг тийм л юм аа. Игэл телевизийн 7 хоногийн таймыг байнга орчуулдаг байсан. Тэгээ сүүлийн үед бол цагийн урдынхаа нөгөө тохионы хэлний хэлмэрт орчуулагчаар ажиллаж байна. За телевизийн орчуулга тэр дундаа синхрон орчуулга хийхэд бол тийм амархан ажил бол биш. Маш тийм хурд хэрэгтэй. Хурднаас гадна тархины одоо нөгөө боловсруулах процесс маш сайн байх ёстой. За үүн дээрээ тэгээд үгийн баялаг, тохионы хэлний мэдлэг бас тодорхой хэмжээнд өндөр байх ёстой. Тэгээд үүн дээрээ хариуцлага өндөр байх ёстой. Тэгэхээр телевизийн чиглэлээр, хэвлэл мэдээллийн чиглэлээр тохионы хэлний хэлмэрч болох гэж байгаа залуу ийм хүсэл мөрөөдөлтэй залуу хүмүүс байгаа бол тохионы хэлний хэлмэрчээс гадна бас сэтгүүл зүйн чиглэлээр, хэвлэл мэдээллийн чиглэлээр давхар мэрэгчлээ эзэмссэн байвал илүү одоо танд
одоо илүү их одоо нэмэртэй, илүү таны ур чадварт маш тийм том нөлөөлөл үзүүлнэ гэж би ер нь өөрөө ажиллаж харсан. Тэгэхээр синхрон орчуулга гэдэг бол тийм одоо үндсэн ийм зарчмууд дээр явагддаг юм байна. Би өөрийнхөө биеэр одоо 20-30 жил орчуулж штэ. Тэгэхээр өөрийнхөө биеэр мэдэрсний үндсэн дээр тэгж ойлгосон байж байгаа. Тэгэхээр залуу хүмүүст уриалж хэлгээд хэвлэл мэдээллийн чиглэлээр телевизийн чиглэлээр телевизийн одоо мэдээний ч юм уу альва нэвтрүүлгийн шууд синхроны орчуулагч болохыг хүсэж байгаа бол та юуны төрөнд дохионы хэлний хэлмэрчээр сурахаас өмнө тэр суур мэргэжлийг эзэмшээд дараа нь дохионы хэлний хэлмэрчээр сурах юм бол илүү дээрээ илүү одоо амжилттай байх боломжтой л гэдгийг санал болгоё да. Онлайн орчуулга хийж хахад сонсголын бэрхшээлтэй эргээд бүх төрлийн үйлчлэг авч байгаа шүү дээ. Банк, санхүү, эсвэл эрүүл мэнд өөрийнхөө болон өөр хүүхдэд тухай. Тэгээд сүүлд нэг аав нэг орж ирсэн. Тэгээд манай хүүгийн чихэн өвдөд байна гэлгсэн те. Тэгээд 3-4 удаа ингээд дэмжиж төсөлсөн мөртлөө ингээд яагаад өвдсөн цаашид ингээд өвдөхгүй байх вэ юу хийх вэ гэж аав асууж байгаа байхгүй. Тэгээ эмчийн би хэлснэг гээл тохионы хэлээр тайлбарсан чинь өө тийм биш үү за яг энэ дээр анхаарай гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас зөвхөн нэг сонсголын бэрхшээлтэй тэр эцэг хэвш хүүхдүүд нь хүртэлтэй нэг сонсоод би бас энэ кемпэнтэй гэж ойлгож байгаа байхгүй. Тэр нь бас айгүй гоё тий. Тэр яг энэ онлайн үйлчлэгэн дээр бас айгүй олон хүмүүс үйлчлэг авч байгаа сэтгэл хангалуун байгаа байдлыг хараад тэгэл дахиад холбогдсон шүү. Дахиад би уулзсан шүү гэж ингээ хэлж байгаа юм бүр одоо хүртэл ингээ нэг тийм тэр хүмүүст үнэхээр баярлуулж байгаа гэдэг надад ингээд өөрөө баяр хүргэж байгаа байхгүй. Одоо нэг хүн дээр бид нар чинь яг нөгөө анх нөгөө ковид үед гэрээрээс ажилтдаг байхад чинь 15-аас 20 минутын зарцуул хугацаа байдаг байсан бол одоо нөгөө хөдөлмөр нэмийн хамгааллын яамд сууж байгаа болохоор нэг хүн зарцуулж хугацаа бараг хязгааргүй болчиход байгаа байхгүй. Тэр хүн хэдэн ч удаа заалгаж орж иж болно. Би хэдэн минутын ч үйлчлэг үзүүлж болно. Тийм болж байна. Тохионы хэлний видео дуудлага бол ер нь бол сонсголын бэрхшээлтэй бүх хүмүүст л хэрэгтэй. Яагаад гэхээр нөгөө нийгэмд тохионы хэлний хэлмэрч тэр байгууллагууд байхгүй. Тэр байгууллагад ажиллаж байгаа хүн болгон бас тохионы хэлээр харилцаж чадахгүй байгаа учраас ер нь хүн болгонд илүү их хэрэгтэй, маш их хэрэгтэй. Яаралтай дуудлагуудад одоо заах төргөн тусламж ч юм уу эмнэлгийн үйлчлэг бол асуудалгүй. Цагдаагийн үйлчлэг маш хэцүү. Гэрээр ажиллаж байгаа үед бол одоо заавал үр хангаар утснаас цагдаагийн дуудлага. Тэгэл цагдаагийн дуудлага дээр болохоор яалтчгүй 102-ын дуудлага болохоор миний утасны дугаар бүртгэгддэг, миний регистрийн дугаар бүртгэгддэг, миний нэр бас бүртгэгдчихдэг. Дараа нөгөө хүмүүс маань эргүүлээд боллоо дуудлага цуцлаа гэхэлэр ингээд та ямар учраас дуудлага цуцлваа гэд ингээд тэр жоохон өндөрлөлтэй байсан. Ягаад гэвэл би дуудсан юм шиг 1000 би тохионы хэлний хэлмэрч байна гэж хэлээд нэмэргүй байгаа байхгүй. Тэр сонсголгүй хүн өөрийнхөө утсаар биш миний утсаар залгуулж байгаа учраас миний утас миний бүх мэдээлэл цагдаагийн газар ингээд өрсөн. Одоо надад тийм хит хитэн тохиолдол байгаа. Тохионы хэлний видео дуудлагт одоо баг бүтэн жил онлайнаар хэлмэрчилээ штэ. Тэгээд нэг талаараа энэ болохоор Монголд шинэлэгтэй ямар ч туршлага байхгүй, ямар ч өөр орны ч юм уу эсвэл бид нар туршлага судаагаа өөрсдийнхөө рол ингээл хийгээл үзлээ штэ. Тэг яг эндээс би ч суралцж байна, бусад хүмүүс суралцж байна. Гэхдээ нөгөө нэг миний одоо нэг сонсголын бэрхшээлтэй иргэдийг мэддэг болохоор ингэж үйлчлэх ёстой гэдэг үйлчлэгээний талаас үзүүлж байгаа. Нөгөө нэг зуучилж байгаа нөгөө одоо банк ч эмнэлгийн төлөв хүмүүс болохоор ямар төвхтэй ямар асуудал байдгийг юм уу те. Жишээлбэл сонсголын бэрхшээлтэй иргэд ингээд нэг юм асуучаад дараа нь яах вэ те. Эсвэл энэ юу гэсэн утгатай гэд бүрэн мэдээлэл авмаар байхгүй. Жишээл нийгмийн татгал те. Би нийгмийн татгаа 3 жил ингээд төлөхөө чөлж чадахгүй байна. 2 жил өчиг гадагшаа явах гэж байгаа маа оронд нь хүндэлж болохгүй гэсэн чинь борноо л гэдэг өнгөрчөж байгаа байцаагч. Гэтэл үгүй би ингээд явах гэж байгаа маа миний оронд хин нэгэн ямар хүн байх ёстой гэсэн чинь чөөрөө оол гэж аахгүй. Тэгээ би өмнөөс нь энэ хүн сонсголгүй хөө ингээд гадагшаа явах гэж ажиллаад байна. Та ингээд тодорхой тайлбар өгөөч гэсэн чинь би зөндөө үйлчлэгчтэй ирж уучлаарай би ч адилхан үйлчлэгийн ажилтан та ингээд жоохон төвчээр таньчвал болох уу гэсэн чинь заа гэж аахгүй. Яг энэ мэтлэнгээр бусад ингээд нэг өөртөө үйлчлэгээ үзүүлж байгаа хүн нь үйлчлэгээ авч байгаа хүн ойлгодог байгаас л гэж хүсэж байгаа.
13 оноос эхлээд Финляндийн диплом байгууллагын санхүүжилтээр сонсголгүй боловсрол төрийн бүстэй хамтраад тохионы хэлний хэлмэрчдийг бид нар бэлтгэж сургаж дараагийн залуу үеийн хэлмэрчдийг гаргаж ирсэн. Энэ бол бас нэг амжилт. Сонсголгүй аав ээжтэй багасаа тохионы хэлний хэлмэрч хийгээл явсан. Тэгээд ер нь бол яг сонсголын бэрхшээлтэй хүмүүст тохионы хэлний хэлмэрч ямар их хэрэгтэй байдгийг угаасаа амьдралынхаа туршид харж өссөн. Тийм болохоор би яг энэ ажлыг хийх ёстой байна гэд яг ажил болгоод. Ээжтэйгээ цуг байнга явдаг байсан. Одоо эмнэлэг ч юм уу, банк бусад бүх үйлчилгээний байгууллагуудаар дандаа ээжтэйгээ явдаг. Ээжтэй дандаа хэлмэрчилж өгдөг. Тэгээ энийг хараад тахаар ер нь ээжтэй дандаа хэлмэрчилдэг. Ээжтэй цуг явж байгаа хэлмэрч ерөөсөө олж хараагүй. Одоо багасаа одоо өдий хүртэлтэй. Тиймээс яг тохионы хэлний хэлмэрч гэдэг хүн хэрэгтэй байна да. Яг тэрийг би үндэсний телевизийн одоо MNB буюу үндэсний телевизийн одоо мэдэн дээр тогтдог хоёр хэлмэрчийг хараад яг ийм хэлмэрч болохын сан, яг ийм олон хэлмэрч байвал бусад нийгэмдээ байгаа сонсголгүй иргэдэд одоо яг хүртээмжтэй бүх одоо юмд нь хамт яваад ч юм уу тий туслаад яг мэдээллийг хүртээмжтэйгээр өгөх боломжтой байна гэдэг үгнээс яг тохионы хэлний хэлмэрч болмоор энэ да гэж бодож исэн. Ээжигээ хараад яг ээжэд минь ямар бэрхшээл тулгарч ийн тий тэр зовлон жагаал бүгдийг харангуут ганцхан манай ээжэд энэ тулгараагүй бусад нийгэмдэр байгаа бүх сонсголгүй иргэдэд тулгарч байгаа учраас яг тохионы хэлний хэлмэрч гэдэг хүмүүс одоо энэ сонсголын бэрхшээлтэй хүмүүс яг хэрэгтэй байна да гэдэг үгнээс яг энэ мэргэжлийг анх сонгож исэн. Нэгдүгээрт нөгөө кода гэдэг маань нөлөөлсөн айгүйх нөлөөс их хувийг эзлэн нөлөөлсөн. Хоёрдугаарт болохоор угаасаа яг нөгөө яг энд тулгамдж байгаа яг энэ бодит асуудал бодит юмнуудыг яг ингээд туйлж үзэж мэдж байгаа учраас илүү нөгөө нэг хэлмэрч болоход хамгийн нөгөө нэг боломжтой гэсэн үгнээс сонгосон юм. Одоо эцэгхийн хурал болох ч юм уу. Одоо заавал нөө сонсдог хүмүүс очих хэрэгтэй гэдэг штэ тий. Тиймэрхүү үед яг аав ээж ерөөсөө очиж чаддгүй. Заримдаа аавыгаа дагуулаад өөрөө хажууд нь орчуулга хийдэг ч юм уу. Багшийнхаа ярьсан юмыг өөрөө орчуулдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар яг оролцуулдаг байсан л та. Гэхдээ ер нь бол бүр багаас өөрөө биеэ дагаа сурцсан. Бүх цэцэрлэг тахасаал баг багш нартай ингээл аав ээж тэгж ингэж ингээ тий. Тэгэл багасаа л орчуулж ирсэн. Тэгтээ тэрийг нэг орчуулж ингэж мэдэхгүй. Тэгэл явандаа нөгөө нэг хэлмэрч орчуулагчтай сургалтанд зугаад тэр чинь ингээд орчуулж ирсэн юм бэ штэ чаавас гэл. Тэг аав ээжийн найз нар одоо жишээлбэл чи ингээд хэлмэрч юм чинь ингээд чи хэлмэрчлээд өчг ингээд өчг гэж шууд гинт ингээд залгаад ч юм уу тийм гинтийн орчуулга хийх шаардлагууд айгүйх гардаг байсан. Тэгээд тийм учраас яг нэг мэржлийн хэлмэрч биш бас яг миний мэдхгүй салбарын ч юм уу үг хэлэг байх юм бол шууд нэг тийм хүмүүст ингээд туслаад ингээд хийхээр заримдаа яг ингээд яг хийхэд үнэхээр хэцүү ч юм уу эсвэл би хийхийг хүсэхгүй байсан ч гэсэндээ яг бол хүсэхгүй байсан ч гэсэндээ аав ээжийн найз учраас тий арай жоохон нас бага байсан учраас тэр үед жоохон хэцүү санагддаг байсан гэж тухайд одоо ингээд бодсон чинь тий санагдчихсан тийм. Код нар чинь бараг төрсэн цагаас эхлээл орчуулга хийдэг юм шүү дээ. Манай аав ээж хоёр сонслог өмслөөр хоорондоо төхөөн хэлээр ярина. Аав ээж хоёрын аав ээж нь төхөөн хэл мэдгүй хүмүүс. Яг л дээр үеднийх амар сайн өргөнд тархаагүйсэн гэх юм уу? Төхөөн хэл сурна гэсэн ойлголтгүй. Тэгэхээр бараг нөө эцэг хүүхд хоёрын хооронд би голд нь орчуулга хийгээл өвөө эмээ аав ээж ингэнэ тэгнэ гэл явдаг байсан. Сүүлдээ гадуур би бараг цэцэрлэгтээ өөрөө орсон шүү дээ. Ээж намайг цэцэрлэг рүү дагуулж яваад манай охин цэцэрлэгт орсон мó гэж хэлээч гэдэгс чи намайг цэцэрлэгт оруулъя гинэ гэл. Гоё шүү дээ. Нэг Японы конгресс боллоо. Амар том хуралж болгон дээр би 5-6 тал байсан. Мах бахан сонслог хүмүүс ирсэн. Тэгээд тохионы хэлний орчуулга хийх хүн байхгүй. Тэр нэг үндсэн тав гэд байдаг байсан шүү дээ. Хаанаач хүрэхгүй. Тэгээд яг албаасны холбооч байдаг байсан. Хуваарал орчуулганд явдаг. Тэгэл харж агаад кодо болохоор нөгөө тохионы хэлний чадвар гайгүй гэж утсан юм яасан. Надад бол амар хэцүү байсан. Намайг шууд тайзан дээр гаргаад би чинь нөгөө өсөг дөнгөж сурч байсан болохоор хүүхдүүд ч үсэг сурч эхлэхээр дандаа ингээл үсэглээ явчихдаг штэ кодоноор. Тэгэл тайзан нар ихтэйс нь баг үсгэлдэж штэ. Хурал эцэгхийн хурал дээр баг ихнээсээ дуустал. 1-12 дор өнгөрч би өөрөө хуралдаа суугаад өөрөө орчуулгаа хийгээд багш нар тэгдэг штэ. За энэ шинэ жилийн баяраар хүүхдүүдэд тийм билэг өгөөшөө битээ хэлээрэй гэж чи би мэдсэн ч шүү. Миний охин хүслэн багасаа л орчуулга хийдэг байсан. Би хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж дарамтлагдаг байсан байгаа юм. Одоо би харамсдаг.
юм л да. Тухайн үед энийг дарамт гэсэн ойлголтчгүй ээждээ л тус олж байна да гэж бодсноос хүний эрхийн тухай хууль, хүүхдийн эрх тэднийг дэмжих ёстой энэ тэрийн талаар огт мэдгүй. Мэдлэг ойлголт ерөөсөй байхгүй байдаг байсан. Миний охин надад туслаад өгөөч гэхээр за гээд тавтай жоохон охин цэцэрлэгээс ахуулаад багш эцэгхийн хурал одоо захиралтай уулзах гээд бүх л төрлийн уулзалтанд одоо байнга дагуулж одоо явж орчуулга хийлгээд өслөө орчуулганд нэг их дуртай биш байгаа нүүрэн дээр нь бичээстэй байхад өөр арга байхгүй юм шүү дээ гэж хэлж байгаагаараа дарамт үүсгдэг байсан байгаа. Хариуцлагагүй байснаа мэдээгүй миний дохооны хэлээр хэлсэн үгсийг цааш нь аман ярианы хэл рүү хөрвүүлж дамжуулна. Нөгөө том хүн нь хүнд үг хэллэгтэй өгүүлбэр тэгэхээр тэр жаахан хүүхэд яаж ойлгох юм бэ? Би ч юу ч гэж хэлсэн одоо асууна. Юу гэж хэлсэн бэ? Жоох юм орчуулад хэлэхээр энэ ярьж байгаа хүн нь уг нь айгүй их юм хэлээд байх шиг болсон юм гэж би боддог байсан л да. 12 настай байхад дохооны хэлний хэлмэрч бэлтгэх сургалтанд одоо хүчээр суулгаж ийсэн. Зүгээрээ сурчих, дахиад өөр суралцах боломж олдохгүй сургалтанд суу гэж хэлэхэд охин маань дуртай хүлээж аваагүй. Аргагүй эрхэнд суралцаар хожимно. Дохооны хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бас байгууллагад одоо ажилд орлоо. Эхэндээ мэдээж хоёр хэлний хооронд утга дүүрэн орчуулга хийхдээ хийж чаддаг байгаагүй. Дахин суралцаж, дадлагжиж явсаар өдийг хүрсэн. Өмнөх үйлдэлдээ харамсаж байгаа хэдий ч одоо хэлмэрч гэх мэргэжилд дуртай болж одоо байнга гур чадвараа дээшлүүлэхийн тулд суралцаар байгаа. Бид хоёрын хоорондох харилцаанд саад бүргшэл огт байхгүй. Хизээ яасан ийсэн гэдгийг чөлөөтэй сайхан одоо ярилцдаг та. Кодонор бол маш чухал. За сүүлд хожуу дохооны хэл сураад дохооны хэлний хэлмэрч болсон хүмүүсээс илүү сонсголгүй гэр бүлээс төрсөн дохооны хэлний мэдлэгтэй орчин нөхцөлд нь тухайн хэлийг төрлөх хэлшгээ сурсан ийм хүүхдүүдийг кодонор гэдэг. Энэ хүүхдүүд дохооны хэлний хэлмэрчээр сурахад маш их өндөр чадвартай, хурдтай, авьяас чадвартай, үр бүтээлтэй ийм одоо дохооны хэлмэрчд гарч ирдэг. Тэгэхээр энэгээр онцлогтой. Дохооны хэлний хэлмэрчээр сурах хүсэлтэй кода хүүхдүүдийг төр засгийн зүгээс бодлоготойгоор дэмжиж хуулийн дагуу зохицуулалттайгаар эдгээр хүүхдүүдийг дохооны хэлний хэлмэрчээр бэлдвэл илүү одоо үр дүнтэй, хүртээмжтэй, чанартай ийм үйлчилгээ бий болно гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр манай хүүхдүүд бол одоо яг дохооны хэлний хэлмэрч энэ одоо ажлыг хийдэг. За багаас аавтайгаа дохооны хэлээр харилцдаг. Мөн одоо Христийн сүмд явж байгаа тэнд байсан сонсголгүй хүмүүстэй манай хүүхдүүд нь жоохон багтаа харилцдаг байсан. Ингээд нөгөө хэл сурах орчин нөхцөл нь бүрдсэн учраас илүү одоо яг үннийг хэлэхэд надаас илүү дохооны хэлний орчуулагчийн чадвар өндөртэй ийм хүүхдүүд болсон байгааг нь харахад бол үнэхээр баяртай байдаг. Бахархдаг хүүхдүүд дээр. Кода буюу нөгөө Children of Deaf Adults гэхээр ийм байдаг. Багтаа болохоор аав болохоор нөгөө нэг заримдаа би аавтай ингээ орчуулга хийх хэрэгцээ гарна штэ. Орчуулга хийгээд аавд ингэж тэгжин гингүүт аав нөгөө тухай сонсохгүй. Гэтэ нөгөөний сонсголтой хүмүүсийн хувьд нэг юм жоохон ууртай, уцаартай ч юм уу тий. Ямар ч юм орчуулж болно, ямар ч сэдв орчуулж болно, ямар ч харилцаа орчуулж болно. Тэнгүүд жоохон юм эвгүй юм хэрүүл маргаан ч юм уу эсвэл нэг юм зөрчилдөө маргалдааныг орчуулахад тэр нөгөө би чинь жоохон байсан тий. Жоохон хөвтөнгүүд сэтгэл зүйн үед амар айц төвшөрт болчдөг. Заримдаа ингэж юм уйлмаар ч юм шиг тий. Яагаад ер нь хүмүүс аавыг маань ингэж байгаа юм бол яагаад ер нь ингэж ийм муухай харьцаад байгаа юм бол аав маань буруу юм хийгээгүй байхад чинь гэдэг ч юм уу дотор нөгөө жоохон хөвгт тэгтэл ингээл нөгөө юу болоод байгааг ойлгохгүй тэгтэл ингээл дунд нь ингээл орчуулаад гүйжсэн орчуулаад ингэж тэгээд ингээд ингээл тэр нөгөө багасаа л нөгөө ийм нөгөө дайралтуудыг анхаас мэдэрсэн болооч тэр юм яг том болохоор ингээд заримдаа ингээд сэтгэл зүрхээ ингээд хүмүүст нээгээд нээлттэй байж чадахгүй ингээд улам жоохон дотгошгоо хаалттай болох гэдэг юм шиг сэтгэл зүйн хувьд ингээд харахаар ээжтэйгээ ч юм уу өөр бусад сонсголгүй хүмүүстэй тохиогоор яриад явж байгаа даа энэ хүмүүс чи ярьдгүй юм байна ч юм уу те
нэг одоо амын ангаага хилийн харчгаанаас хил байхгүй ч юм уу хил байгаа юм болов уу гэд тэр хүмүүс яг сонсголын бэрхшээлтэй хүн гэж хинбэ гэдгийг яг тэр тухайн хүмүүс маань мэдгүй байгаа учраас яг ийм хандлагууд гаргадаг гэж болно. Гэхдээ энэ болгон дээр манай код онор айгүй одоо хүнд тусдаг ч юм уу тийм надад ч гэсэн хүнд тусдаг байсан л та. Тийм тэгэхээр айгүй хүнд тусаад ч юм уу эмзэглээд тийм за би ангийнхаа хүүхдүүдтэй ч юм уу өөр хүмүүстэй ингээ ээжтэйгээ дохоогоор ярихгүй юмсан да. Зүгээр л чимэг алгаж хагаад нэг хөнгөө газар очингуудаа нэг ээжтэйгээ дохоогоор ярьчих юмсан да ч юм уу тий. Яг хөө тийм бодол хүн болгонд төрнө. Төрөхгүй байж ч болно. Тэгтээ жоохон тэрний эмзэг тусаад ээжигээ харахаар яагаад би ийм ээжтэй юм бол ч юм уу тий. Бусад хүүхдүүдийн одоо хүүхдүүдийн аав ээж нь бүгдээрээ юм гоё хүүхдүүдтэй хоорондоо ингээд ярьдаг байхад яагаад миний ээж яагаад миний аав ийм байгаа юм тий. Тэр болгоныроо жоохон эмзэглээд шантардаг ч юм уу тий. Одоо гадуур явж байхдаа ер нь дохоогоор ярьдаг юм шүү ч юм уу нэг тийм юмнууд байдаг байсан л та. Намайг бага хахад би чинь бага ангитай байхад манай ангийнхан намайг сонсголгүй аавтай мэддэг. Ангийн хүүгүүд тухайд намайг аяг дээрлэлдэг байсаахгүй юу. Танаа нөгөө хилгүй аав чинь гадаа ирчлээ. Та нөгөө нэг хилгүү тэгээ бас жоохон тэнийг маанаг аав чинь гадаа чамаа авахар ирсэн биш гэдэг ч юм уу тэгдэг байсаахгүй. Би тэгээд тухайд аавгаа амир хүмүүрч аягүй хуйлдаг. Нилээ юм гоо миний аав хилгүү биш, миний аав тэнийг биш гэж би ингээл уйлал бахирч бүр ингээд амир уйлсан сандаг байхгүй ерөөс хизэж мартагддаггүй. Тэг манай ангийн хүүгүүд аягүй их тийм доогуулдаг байсан. Хажуугаар өнгөрөхдөө ч гэсэн аамаа сонсохгүй. Гэтэ би сонсож байгаа. Тухайд сэтгэл зүрх маань юу гэж тухайд би тэгэхэд чинь жоохон байгаа шүү дээ 1 2 3 дугаар ангийн жоохон хөвгт. Сэтгэл зүрх маань юу гэж мэдрэгдчихсэн тэр мэдрэмж одоо хүртэл тод байдаг вэ гэхээр аамын сонсчихгүй дээ. Хэдээр ингэ сонсохгүй байгаа шүү дээ. Тэр би мэдж байгаа гэсэн аавдаа сонсуулахгүй юмсан гэж нэг юм өмөөрсөн нэг юм аавыгаа тэг энэ нэг муухай хүмүүс ингээл доромжлол янз бүрээр хилээд байгаа тэр бүдийг аавдаа мэдрүүлэхгүй юмсан гэсэн нэг тийм мэдрэмж тухай төржсэн тэр мэдрэмж одоо хүртэл тод байдаг байхгүй ааваас би хийж ичдэг байсан тийм сонсохгүй аавтай гэтээ ямар ч асуудал байхгүй бусд хүмүүстэй адилхан харилцдаг бусд хүмүүстэй адилхан харьц хөлмөрлөл хийдэг чадвартай боломжтой аавыгаа хизэж хүмүүс бүгдээрээ энд ингээд миний аавыг харчаад хөөрхий дүү яасан хэцүү аавтай юм ч юм уу яаж амьдрд юм болоо гэж юм сөрөг байдлаар нь харж байгаа бол би аавыгаа хизэж тэгж бусдад адилхан юм шиг хүлээж авдаг байсан багасаа л аавтайгаа харилцаад ойлголцдог байсан тохиолдол хэлэхээр тэгээд хүмүүс хидчнээ сөрөг доромжилсан үг хэл одоо янз бүрийн хандлага гаргасан ч гэсэн би юус айгүй юм нэгс нь өөртөө ихтэй аавдаа ч гэсэн итгэдэг аав минь таны харж байгаа хүн биш гэдэг би мэддэг болохоор би нэг тухайд өмгөөлж хамгаалдаг тэгээд хизэж харин ичдэггүй байсан сонсохгүй аавтай яана манай тэр найз маань тгээ мэдчих болов ингэж болов гэж юусоо боддог байсан тэгтээ энэ нийгэм чи угаасаа ийм нэг сөрөг хандлагатай тэр чигээр яваад байна гэсэн үг биш. Явцын дундаа хандлагын ч гэсэн өөрчлөгдөн. Явцын дундаа сонсголын бэрхшээлтэй хүн гэж хин бэ гэдгийг хүн болгон мэдэж аавн тий. Тэр мэдлэгээрээ одоо өөрийнхөө хандлагыг одоо өөрчлөх ч юм уу тийм хүмүүс байгаа учраас яг ийм болгон дээр угаасаа явах амьдралын замд чинь маш олон тийм том саад бэрхшээлүүд гарч ирнэ. Бүр ингээд зөвхөрх рүү бүр ингээд гүн рүү орох тийм муухай өгнүүд гарч ирнэ. Тэр ч гэсэндээ яг энэ байдал удаан үргэлжлэн гэж бодохгүйгээр нийгэм угаасаа өөрчлөгдөн хүн ч гэсэн нийгмээ дагаад өөрчлөгдөн гэж бодоод яг энэ болгоныг бүр дотроо бүр зэрэг сэтгэлтэй тий бүр нэг амар удаан байлгахгүйгээр зүгээр л угаасаа яг ийм ээжтэй ийм аавтай байгаа. Гэхдээ би яг тэр хүмүүсээс юугаар илүү юм бэ? Би хос хэлтэй би дохооны хэлээр аав ээжтэйгээ харилцаж болж юм тий харилцахгүй байгаа юм биш би харилцаад ирсэн штэ. Гэхдээ тэр хүмүүсийг бодвол яг нэг давуу тал байгаа. Би дохооны хэлний одоо мэдлэгтэй дохооны хэлээр ярьдаг хос хэлтэй гэдгээрээ яг энэгээр одоо давамгач юм тий. Тэгэхээр энэ хүмүүсийн бүх хэлж байгаа муу эерэг бодлоод за юу юм бэ ч юм уу тий. Тийм амар хүнд бол тусахгүй. Би өөрийнхөө амьдралаар явж байна. Миний гэр бүл надад энэ дохооны хэлээр аав ээжтэйгээ харьцаж байгаа надад бол ямар нэгэн том саад бэрхшээл гарч ирэхгүй байгаа. Гэтэл энэ хүмүүс саад бэрхшээл гэж хараад байгаа ч гэсэндээ бидний амьдралыг бол хараад үзээд туулж ирээгүй учраас мэдэхгүй байгаа. Энэ хүмүүстэл ойлгуулад хандлагыг өөрчилчих юм бол зүгээр адилхан бүгдээрээ ингээд ирэх тэгштэй нийгэмдэр яваад амьдраад болоод яваал энэ угаасаа. Тиймээс одоо кода нартай гэж хэлэх юм бол үеийн хүүхдүүд ч юм уу те найз нөхдөөсөө бусад хүмүүсээс нийгэм дээр гарахад намайг ийм ээж автай гэд одоо манай найзууд мэдчих юм бол одоо яана ч юм уу те ийм юм дээр бити хамаагүй одоо
эмзэг байгаарай, сэтгэлээр унаарай. Айгу одоо хатуужилттай ч юм уу те. Тэр хэлсэн үгийдийн одоо бүр гүн рүүгээ оруулахгүйгээр зүгээр өөрөөсөө түлхээд айгу гоё байгаа гэдгээ мэдрээд гоё яваарай. Тийм. Тэгээд кода буюу Children of Deaf Adults сонсголохгүй аав ээжтэй байх нь өөрөө миний бодлоор айгу тийм gifted бэлэг шиг санагдаж байна надад. Тийм болохоор яагаад чи энэ хорвоо дэлхий дээр байгаа юм гэд би дотроо яг ирээдүйн нэг амьдралын карьер зорилго яах вэ хаашаа явах вэ гэх ингээд хүн чинь боддог ш хүнд ямар ч хүнд бодогддог ш тэр тухайн моментонд би юу гэж утсан бэхээр надад юу н яагаад сонсголохгүй аав бэлгэсэн бол яагаад надад сонсголохгүй аав байгаа юм бол гэж бодоод би бас энэ сонсголохгүй хүмүүс рүү чиглэсэн тий ямар нэг юм карьер ажил мэргэжилтэд болох хэрэгтэй би угаасаа амар тийм пашн хүсэлт юм уу л дээ хүмүүсийн дуу хоолой болмоор байна энэ хүмүүсийг би ард нь ингээ бас ингээ хүчрхчүүл дэмжмээр байна ч юм уу тийм нэг юм дотор юм төрсөн байгаадсан байхгүй. Тэгээ одоо хүртэл би яг энэ чиглэлээр энэ салбарт энэ талбарт ажилласан хэвээрээ байгаад байгаа. Тэгээд ерөнхийдөө бол сонсголохгүй аав ээжтэй хүүхдүүдийн дийлэнх нь миний аав ээж сонсголохгүй гэд бити хичээсээ. Зүгээр шүү дээ энэ бол зүгээр л ялгаатай. Сонсголохгүй хүмүүс бэрхшээлтэй хүмүүс биш. Сонсчулж чадахгүй. Гэтэ харилцаж чадна, ярьж чадна, гараараа нүдэрээ сонсч чадна, нүдэрээ мэдэрч чадна. Тэгэхээр нэг тийм амар бэрхшээлтэй, саадтай яагаад тэр нийгэм сөрөг байдлаар ээж аав минь тэгж хүлээж авч байгаа ч гэсэн бид нэр харин тэр нөгөө сөрөг байдлыг бид нэр эерэг болгоход нөлөөлөх гол хүмүүс нь бас гэж би боддог. Тэгэхээр бити хичээрээ, бити санаа зовоорой. Ялгаагүй л адилхан бид нэр хүмүүс гэхдээ зүгээр ялгаатай чадвартай. Сонсохоос бусдыг бол бүгдийг хийх боломжтой чадвартай. Тэгэхээр ичих санаа зовох аах юм бол ерөөсөй байхгүй. Харин ч бид нэр илүү их нийгэмд нөгөө энэ зөв ойлголт, зөв мэдээлэл, нөлөөллийг бий болгохын тулд бид нөгөө багасаа энэ зовлонг мэдэрсэн, өссөн хэцүү байдаг учраас тэднийг бид харин ч нөгөө сонслохгүй хүмүүс болвол ийм бэрхшээлтэй чадвартай хөр хилтэй хүмүүс биш дээ гэдэг ойлголтыг төрүүлэх одоо нөлөөлөх тийм одоо юм мэрэмдээ ажил талбар мэрэгжил хаана ч байсан тэр мэдээллийг ингэж нэг түгээгчтэй тийм багасаа нөлөөлөгч багасаа гэж аяга хүсдэг. Над чиг алдаа бити гаргаарай гэж би 12 оноос хойш сургалтанд суучаад олон жил суусан хэд мэдээж хэлмэрч болох хэмжээний байх ёстой шүү дээ. Өөрөө суурьтай энэ тэнд орчуулга хийж исэн мөртлөө өөрөө ямар ч хичээл зүтгэлгүй идэхгүй орон гарan байгаадсан болохоор ажилд орсныхаа дараа ч гэсэн бүр сурах шаардлага гараад тэрэндээ стрессцэн. Тийм болохоор ер нь орхоос өмнө кода гэдэг чинь тэгээ гэр бүлд чинь тохионы хэл сурах орчин байна, хангалттай нөхцөл нь бүрдсэн байна. Тэрийгээ сайн ашиглаарай гэж хэлээ. Тэгээд энд орж ирлээ гэхэд бүх чадвар чинь өгч байна. Нэгдүгээр бичгийн хэлтэй, хүнтэй ярилцах, илтгэх чадвар, тохионы хэлээр хүмүүстэй ярилцах чадвар. Ямар ч юм байж болох бүхэл чадвар хөгжин гэж бодож байна. Тэр өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа networking бүнүүг харилцаа холбоо үүсгэхийг хүсэж байгаа хүмүүс байвал орж ирвэл бас зүгээр шүү. Тэгээ өөрийгөө азтай гэж боддог л тоо. Яг бос хүүхдүүд анх хэлд орохдоо яг ярианы хэлээр ингээд тий аман хэлээр хэлд орж явахт би болохоор яг хос хэлээр орж байгаа байхгүй. Тохионы хэлээр аав ээжтэйгээ харилцсан, ярианы хэлээр ч гэсэн ингээ хүмүүстэй монгол хэлээр ингээл харилцдаг. Тэр үнэхээр дуртай хүмүүс байгаа бол холбогдох байгууллагууд зөндөө байгаа сонслог иргэдийн хамгийн наазах нь хэлмэрч бэлтгэх анги гэж байна. Сонслогын боловсрол хэлмэрч орчуулагчтай холбооны хамтарсан. Тэр ингээд ороод ирэх юм бол болно шүү. Би байгаа шүү. Туслаад билээ л гэж хэлмээр. Амьдралдаа ингээд гадуур ингээд үдийн тээвэрч хуухад ч юм уу ингээд байгаа мэдээллүүд ер нь бол үдий ялангуяа одоо сүүлүүд коронавитой холбоотой мэдээллийг ч юм уу эсвэл аюул хөсөлтөй холбоотой мэдээллийг яг нэг одоо метронд байгаа зурагт болгонд яг тохионы хэлний хэлмэрчтэй заавал бүх юм гаргадаг. Тэгснээр телевизийн мэдээлүүд гэсэндээ яг ингээд бүх ингээд мэдээнүүд нь яг тохионы хэлний хэлмэрчтэй гарахаас гадна мэдээж нэг солонгос сабтайтлтайгаа гарч идэг. За бас дээрэс нь бусад нэг яг юм эрүүл мэндийн ямар мэдээлэл авах гэж байгаа тохиолдолд одоо жишээ утсан дээр одоо жишээ аппликейшнээр орж байгаа тохиолдолд яг ингээд тусдаа ингээд та ингээд сонсголтой болоод одоо нэг дээр дарна уу ингээд сонсголгүй хүн холбогдож байгаа болол одоо дээр дарна уу гэд тэр мэдээллийг яг ингээд нэг бичгэн байдлаар ч юм уу эсвэл яг тохионы хэлээр гаргаж өгч мэдээллийг авах тэр хүртээмжийг заавал бид нэр
хин нэгэн орчуулагчаар дамжуулаад тэр газар руу залгаад өгөөч ингээд өгөөч гэхгүйгээр шууд тэр нүг мэдээлэл авах гэж байгаа сайт руу ч юм уу байгууллагаа холбогдоод мэдээлэл авахтаа шууд хүний хэлмэрчээр дамжуулж шууд ингээд авч байгаа хэлмэрчээр нь мэрэгжлийн хэлмэрчтэй тухайн тэр мэрэгчлээ гэсэн нэг бүтгэний мэддэг тийм хүнээр дамжуулж мэдээлэл авч байгаа байдлыг харах юм бол ялчгүй бүр ингээд мэдээж Монгол улсын хувьд бол мэдээж одоо хөгжиж байгаа тийм бүх ингээд зүйл ингээд хийхийг хүсэж байгаа гэсэндээ ингээд Солонгос улсыг харах юм бол уусаа мэдээллийн хүртээмж гэдэг зүйл айгуу сайн хөгжсөн улсын байна да гэж харсан. Тэгээд ямар ч зэн тэр Финлянд улсад жишээлбэл тухайн хэлний хэлмэрч айгуу олон хүртээмжтэй тэгээд төрийн болон төрийн бус ямар ч байгууллагт ингээд очсон тухайн хэлний хэлмэрч байж идэг. Тэгээд ерөөсөө тийм тухайн хэлний хэлмэрчийн дутагдал ойлголт ерөөсөө мэддгүй юм байлээ. Тэгээд яг манад ирээд ингээд танах ийм хэдхэн хэлмэрчтэй юм ямар сони манад ийм олон хэлмэрчүүд дээ шүү дээ гээл те. Тиймэрхүү юм ярьж байхад ингээд ямар гоё зүгээр ингээд амар хатаарх сэтгэл төрсөн. Тэгээд манад ч нь болохоор тохиолны хэлмэрч айгу цөөхөн шүү дээ. Гэтэ яа гоё болуулах баха. За 21-р 100 буюу аж үйлдвэрийн 4-р хувьсгал ийм үе шүү дээ. Тэгэхээр магадгүй 10 жил 20 жилийн дараа виртуал хэлбэрээр тохиолны хэлний хэлмэрчийн үйлчилгээ явагдах магадлал өндөртэй. Гэхдээ тохиолны хэлний хэлмэрч маань тухайн сонсголгүй хүний бодит сэтгэлийн хөдлөл тийм ээ бодит одоо энэ мэдрэмжүүдийг дамжуулж идэг учраас энэ бол маш тийм чухал мэргэжлийн нэг. Хүнийг одоо техник технологи оролдог болж байна. Тийм ээ? Хүнийг одоо машин механизм оролдог болсон. Тэ? Энэ цагт би одоо үйлчлэгээ үзүүлж байгаа хүн бид тийм ээ хэрхэн яаж техникийн бустай техник бол ингээд дохиог бол яаж шууд гаргаж чадна хийчих болно ямар ч асуудалгүй. Гэхдээ хүнээс гарч байгаа нөгөө сэтгэл, хүнээс гарч байгаа нөгөө хандлага, хүнээс гарч байгаа харьцаа, хүнээс гарч байгаа тийм хайр, бүлээн дулаан амийг ямар ч робот гаргаж чадахгүй. Магадгүй тохиолны хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо цаашдаа төрийн үргийг одоо тийм ээ хуваалцаж төртэй хамтраад энэ үйл ажиллагааг явуулдаг албан ёсны ийм байгууллага болох магадлал өндөртэй. Магадгүй хэрэгцээ шаардлага өндөр нөхцөл байдлаас шалтгаалаад ирээдүгөө алсаа олж харсан хүн тийм төрлийн удирдлагууд байх юм бол энэ тохиолны хэлний хэлмэрч орчуулагчийн холбоо албан ёсны төрийн үйлчилгээ явуулдаг ийм байгууллага болох ийм боломжтой. Тэгэхээр миний бодлоор одоо энэ төр засагт ажиллаж байгаа ирээдүйдийн төрийн үйл ажиллагааг авч явж байгаа хүмүүс маань сонсголгүй хүн гэдэг маань бусад хүмүүстэй адилхан эрх тэгш амьдрах, ажиллах, боловсрал эзэмших ийм эрхтэй гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Тийм хүмүүс ажилласнаар өнөөдөр тохиолны хэлний хэлмэрчийн орчуулга чухлаа, тохиолны хэлний хэлмэрчдийг олноор бэлдэх нь бүр их чухал байна. Энэ бол нэгэн одоо шийдэгдэх хэрэгцээтэй ийм асуудал мөн гэдгийг олж харах нь хамгийн чухал байна. Дэлхийн зарим улс орнууд тохиолны хэлний хэлмэрчийг 4 жилийн турш их сургуулийн түвшинд сургаж бэлтгэн үе үеийн төгсөгчдийг гаргаж байгаа нь үнэхээр сайхан. 4 жил сурч мэргэжлийн үнэлгээ авчгаад мэргэжлэрээ ажиллаагүй тохиолдолд хэлмэрч хийх эрхийг хүчингү болгон ажиллаж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн тогтсон цаг хугацаатаагаар эрхийг сунгах, түвшин ахиулах шалгалтуудыг хянан авдаг сайхан тогтолцоо байдаг. Монгол улсад энэхүү тогтолцоо бий болоогүй буюу хараахан хэрэгжиж эхлэегүй байгаа. Ирэх 2022 оноос сургалтын хөтөлбөрөө боловсруулах шат руугаа орно. Ер нь л бүгд шинээр хийгдэж байна да. Одоохондоо их сургуулийн бас 2 жилийн хугацаатай хэлмэрчийн анги нэгдэж байгаа ч алстай үйл ажиллагаагаа өргөжүүлэх нэг шаардлагатай байгаа. За болий чадахгүй нэгэн шантралгүй урдаа байгаа хаалгуудыг нэг хэрэгтэй байгаа. Учир нь сонсголгүй эргээд бид мэдээллийг бидэнд хүргэх хэлмэрчийг л харж бохиндод сон. Хэлмэрчийг хангаж чадахгүй байгаа нь одоо бидний эрхийг эдлүүлэхгүй байгаатай утга адил. Эрхийг хангах төр засгийн хийх ёстой ажил шүү дээ. 2021-ээс 2031 онуудад алстай хэлмэрчдийг их сургуулийн хэмжээнд бэлтгэн гаргаж тохиолны хэлний өндөр ур чадвартай кода болон бусад хүмүүсийг одоо сурган мэдээж бүгд энэнд дуртай байх албагүй дуртай нэгэн байхад дургүй нэгэн ч бас байх
Суур тохионы хэлтэй хүмүүсээ нэг анги болгон одоо айл хурдан бэлтгэж тохионы хэлийг эхнээс нь сурч хэлмэрч болох хүсэлтэй хүмүүсийг бэлтгэхдээ анхаарах нэг зүйл нь одоо сэтгэл зүтгэлтэй байхад 4 жил ч богино хугацаа гэж харалгүй асар их мэрэлт гарахад 4 жилд ч хэлмэрч болох боломжтой. Сэтгэл гаргаагүй хүн бол худал үнэн тохионы хэлний дунд орчим шатны одоо мэдлэг эзэмшээдэл төгснө. Ирээдүйд тохионы хэлний хэлмэрчдийн тоог 10-15-аар хязгаарлахгүйгээр одоо наан 30 байлгахыг хүсэж одоо түүнээс ч ихсэн гэдэгт юу этгээд найдаж байгаа. Хүмүүс тохионы хэлийг бодохдоо зүгээр ингээл гар үлгөлгүй л те саргалзал болчдөг ч юм уу те айгу easy сурахад айгу амархан юм шүү. Сурчи баг нэг сарын дотор шууд мэрэгжлийн төвшөнд очиж юм шиг ч юм уу те хүмүүсийн хийх дийлийнх нь тэгж боддог юм бэ нэлээ. Тэгээд яг үндэ тохионы хэл чинь өөрөө англи хэл, японы хэл, герман хэл гэдэг шиг яг тустай юм хэл бий даасан өөрийн гэсэн дүрмтэй хэл бүтэцтэй найруулга те урлагийн ингээл бүр хэл өөрөө ямар тийм нэг юутай байна. Яг л адилхан. Монгол тохионы хэл бол тэгээ тохионы хэл ч өөр Монгол тохионы хэл, Америк тохионы хэл, олон улсын тохионы хэл гэдэг янз янз байдаг. Тохионы хэлийг сурах гэж байгаа хүмүүс бол зөвхөн сонирхогчийн төвшөнд сурах гэж байгаа хүмүүс бол яг л нэг англи хэл сурах гэж байгаа юм шиг. Яг л Итали, Герман, Франц гэдэг шиг та дахиад нэг өөр шин гадаад хэл сурах гэж байгаатай ер нь бол ялгаагүй. Одоо англи хэлч гэдэг юм уу те ер нь юм гадаад хэлний орчуулагч нөгөөх нь манай тохионы хэлний орчуулагч байгаа байхгүй хэлмэрч. Тэнгүүт энэ хоёр хүн яг ингээд адилхан танхимд орж ирээд орчуулга хийхэд хүмүүс нөгөө нэг илүү одоо нэг гадаад хэлний орчуулагч руу илүү нөгөө эерэг хандлагатай тохионы хэлний хэлмэрч орчуулагч руу жоохон сөрөг хандлагатай байдаг гэж сонсчихсан байхгүй. Тэгэхээр яг одоо ирээдүйд бол одоо энэ мэрэгжил одоо энэ тохионы хэлний хэлмэрч орчуулагч гэдэг энэ мэрэгчлийг одоо зөвөр хүлээж ойлгоод тий хүлээ аваад яг нөгөө нэг түрүүний хэлсэн гадаад хэлний хэлмэрч орчуулагчийг одоо ижил төвшөнд ингэж ойлгодог болоосоо л гэж хүсэж байна. Жишээлбэл гадаад хэлний орчуулагч гэхээр хүмүүс айгүй хүндэлтэй ханддаг штеп. Гэтэл тохионы хэлний хэлмэрч орчуулагч гэдгийг яг мэрэгжлийн талаас нь харахгүйгээр юм эднэр айгүй буянтай сайн хүмүүс нөгөө сонсголын бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусалдаг. Яста айгүй сайхан буянтай ажил хийдэг хүмүүс шүү гэж боддог. Тэгэхээр бити тэгж хараасай тохионы хэлний хэлмэрч орчуулагч гэдэг хүний бие махбод оюун санаа зүрх сэтгэл маш их ачаалдаг хүнд ачааллыг үүрдэг хүнд байдаг ч гэсэн мэрэгжлийн одоо ингээд ёс зүйн баримтлаад тохионы хэлний орчуулгын үйлчлэгийг үзүүлэх хичээж байгаа. Тэгэхээр сонсохгүй хүмүүс ч гэсэн бас үйлчлэг авч байгаа сонсолтой хүмүүс ч гэсэн аль аль нь мэрэгжлийн талаас нь хандаасаа бас адилхан хүнтэй хүндэлтэй хандаасаа энэ мэрэгжлийн хүндэлтэй хандаасаа тэрнээс биш зөвхөн туслагч ивэн гэдэг ч юм уу тийм өрөвдсөн тийм сөрөг хандлага бити байгаасаа. За нэг хүмүүс яг гаднаас нь ингээд хальт дүгнээд харахад хүний сонсож байгаа юм тэгэл тохиол хийчихэж байгаа шүү гэд боддог бах. Айгүй хөнгөн амар ажил хийж байгаа тий. Биеийн хүчний айгүй хэцүү ажил биш шүү гэдэг одоо одмоо чи тийм амар хэцүү ажил хийхгүй байгааз тэгээд надад айгүй олон тийм хүмүүс хэлжсэн. Гэтэ яг үндэ бол яг өөрөө дотор нь ороод ч юм уу тий. Хамт алхаад, хамт яваад яг ажиллаад үзэхэд бол тохионы хэлний хэлмэрч орчуулагч гэдэг маань бол тийм амар амархан ажил бол биш. Яагаад гэвэл тухайн тэр хүний ярьж байгаа яриаг тархиндаа боловсруулад тий. Бүр яг тэр сонсолгүй хүний өөрийнх нь их хэл боيو яг тэр тохионы хэлээр одоо гаргаж өгнө гэдэг чинь ганцхан гар ажиллаад байгаа юм биш тэр чинь тарих ажиллана, үгээ боловсруулна. Яг ямар утгаар ойлгох уу тий? Одоо яг яах уу? Гарын байрлал яах уу? Хөдөлгөөн яах уу? Нүрийн хувирал ямар байх уу? Биеийн хилэмж ямар байх уу ч юм уу? Яг тэр хүнд тэр хүний ярьж байгаа тэр 100% мэдээллийг 100% дамжуулж өгөхийн тулд ганцхан гар ажиллаагүй бүх юм ажиллаж байгаа. Миний бүх юм тарих толгой нүд чих те ам уурал бүх юм ажиллаад тэр хүнд бүх мэдээллийг өгж байгаа учраас энэ маань тийм амар одоо амар хэлбэр ажил биш. Яг л нэг хүнд биеийн хүчний ажил хийж байгаа те юм өргөө зөөгөө тавьж байгаа мэд яг ийм ажил байхгүй юу? За ажиллаж явах хугацаанд хамгийн бэрхшээлтэй асуудал бол тохионы хэлмэрч орчуулагчдын хүрэлцээ юм уу? Захиалга их ихээр хэлмэрч нар маань хүрэлцэхгүй, хэлмэрч нар маань тийшээгүй өмнөөс нь их санаа зовдөг байсан.
Тухайн нийлний хэлмэрчийн үүрэг хариуцлага гэдэг нь хөнгөн хуумгаа хандхаар зүйл огт биш. Асар их хариуцлага дагуулдаг. Яг гэвэл нэг хэлнээс нөгөө хэл рүү буюу сонсголгүй иргэдийн хэл рүү хөрвүүлэх тэд бүгдэд ойлгуулдаг байх хэрэгтэй. Мэдээллийг буруу өнцгөөс хөрвүүл өөрөө асуудалд орно гэх мэтчлэн маш их үүрэг дагж байдаг. Зүс царай гадаад үзэмжээс үл хамааран тохионы хэлийг өндөр түвшинд эзэмшсэн зорилттой иргэдэд мэдээллийг утга дүүрэн хүргэж аман ярианы орчуулга хийх үед утгын найруулгатай хүргэж дур мэдэн сонсголгүй иргэдийн өмнөр хүндэлсэнгүү тэдний үзэл бодол хэлэх үгийг хүлээн зөвшөөрч ямагт артны хэлэх үгийг хэлдэг хүн байх зэрэг нь л хэлмэрчийн үүрэг хариуцлага гэж би бодож байна да. Өмнө нь тохионы хэлний хэлмэрч гэдгийг байдгал орчуулга хийдэг ажил гэж үздэг байсан. Удалгүй өөрөө орчуулга хийгээд үзэх мөчөд буюу хоёр хүний хооронд мэдээллийг дамжуулах үедээ л тохионы хэлний хэлмэрчид чинь асар их үүрэг хариуцлагатай хүнд хүчээр ажил хийдэг юм байна гэдгийг мэдэрчээлээ. Ойлгож мэдэрч байгаа хэлмэрчдийг хэрэггүй гэж хэлэхгүй. Сонсголгүй иргэд бидэнд хэлмэрчийн хэрэгцээ их бий. Эдгээр хүмүүс байдагт үйлчлэгээ авдахдаа баяртай байдаг. Хүмүүс нэг жоохон дутуу үнэлдэг байж магадгүй. Яг сонсголгүй хүмүүс ер нь манай юун дээр ч гэсэн хандлага нь ажиглагдчихсан л та би өөр нөө мэдэрч үзсэн болохоор өөстө чадна гэж бодоагүй штэ гэх юм дутуу үнэлдэг юм шиг байлаа. Тэгээд яг ингээд би нөө цуг ажилтдаг хүний хувьд яг харахад бол бүр ингээд амар тийм мундаг амар юм хариуцлагатай. Тэгэл заримдаа бүр ингээд дотроо бишрэх үед байдаг байхгүй. Тэр ерөөсөө тийм дутуу үнэлснээсээ болоод ч юм уу жоохон өөрөөсөө нөгөө дорд ч юм уу доод гаралтай гэж үзснээсээ болоод ч юм уу тэгж бас хүмүүс айгу тийм хандлагатай байд юм байлээ. Тийм хандлагатай байгаагаасаа болоод эсвэл ингэж хэлмэрчлэхээс зүрхшээдэг ч юм уу яадаг гэж магадгүй. Зөвхөн хэлмэрч гэхгүй ер нь нийт сонслог хүмүүстэй ч гэсэн хандмаар байна. Яг л энэ сонслог хүмүүс хүрж байгаа бас үйлчлэгээ шүү дээ. Хэлмэрч бас нэг өөрөө хувь хүн болохоор тэр хүний хувийн юмд хэтэрхий хувийн асуудалд оролцоод хэрэггүй гэж хэлмээр байна. Нэгдүгээрт хоёрдугаарт гадаад үзэмж мэдээж нэг чухал биш. Зарим хүмүүс л гадаад үзэмжээр дүгнэх гэдэг шүү дээ. Хэлмэрч цөөхөн маа гэдгийг ойлгох шаардлагатай. Сайн муу хэлмэрч гэхээс илүү хэлмэрч болгон өөр өөрийн гэсэн яг чадвартай байдаг. Зарим нь намаа орчуулга их чадвартай байдаг бол зарим нь тохионы хэлний орчуулга, зарим нь контент гэдэг ч юм уу тий. Тэр чадвараар нь англиасаа гэж хүсдэг. Тэгэхгүй урд нь намайг болохоор би нэг ичимхий бүрэнхий хүн байсан болохоор тогтоо ингээд инүүхэндээ тогтчдөг гэдэг ч юм уу тий. Хоолойны өнгө гэх юм бол нэлээ ингээд нам дуугаар ярьдаг. Нэг тэр болгон чөмжлөлт байсан. Тэгэд өөрийгөө эвдэж гарах хэрэгтэй болсон гэх юм уу. Тэгэхээр дараа гарч ирж байгаа хэлмэрчдийг бити хувь хүний хитрхи хөвдөөсэй гэж хүсэж байна. Яг өөрийнх нь байгаа болцоо дээр нь ашиглаад тохирсон орчуулганд нь явуулдаг ч юм уу тий. Тэгж илүү чадварыг хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Шүүх хурлын орчуулгад өмнө нь олон шүүх хурлуудаар орчуулга хийж байсан туршлагатай хэлмэрчтэй хамт очоод эд орчуулга хийж авах үед шүүгч ял оноож алхаа зохих тэр чимийг би чинь сонсохгүй болохоор мэдэхгүй алхаа зогсныг нь сонссон сонсголтой хэлмэрч маань намайг шууд шүүрж аваад холдоход шүүх хурал дотор амар имх замбраагүй болдог штеп. Би ч яхаа мэдэхгүй шууд гарнаас шүүрээд бушуухан гарыг гээл гарсан. Юу босныг өөрийн нүдээр харчихсан болохоор бачимдаад байж сууж ядаж билээ. Инхээр тийм ч амархан ажил мэргэжил бишээ. Зовж, уунж, жаргаж босох уюуд ч байна. Хэдий хэцүү байлаач зүгээр л сэтгэл санааны бэлтгэл гэдэг номер 1-т юу ч тохиолдсон хүлээж авалгүй өнгөрөх сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Сонсголгүй тохионы хэлний хэлмэрч ажил мэргэжлийг хүнд хөндлөнгөөс ажиглаж суухад гайгүй санагдах хэдиж бичлэн орчуулга хийх үед сонсголгүй хүндээ мэдээллийг ойлгож хүргэх сонсголтой хэлмэрчийн тохион дундах үсгэлт нь миний сул тал болох бичгийн хэлний чадвартай холбоотой учраас тархи их ажиллана. Эхлээд сонсголтой хэлмэрчээс үг өгүүлбэрийг тайлбарыг авсныгаа сонсголгүй хүнд ойлгомжтой байхаар хөрвүүлж өгч байгаа боловч тэр хүн заримдаа ойлгосон юм шиг л толгоогоо тогтчихно. Ойлгоогүй нь анзаараад өөрөөр ойлгуулахын тулд арга барилаа өөрчилнө. Нэгийг нь турш үзнэ, нөгөөг нь турш үзнэ. Нэг удаагийн орчуулгаараа мэдээллийг бүрэн хүргэх боломжгүй нэлээд хэд давтаж үзэж, тарж иж сайн нэг юм ойлголт цагт явж өгдөг. Хэцүү л ажил мэргэжил. Ажилд ороход нь орчуулга хийжсэн байхгүй юу?
Тэгээд яасан чинь нэг ресепшнд нь тэр хүнтэй яриад хана уучлаарай наад хүн чинь сонсголгүй тэм учраас ингээ надаар дамжуулан ярих боломжтой гэсэн чинь за гэж над руу харснаа нөгөө сонсголгүй хүн л амар өндөр томноор ингээ жоохон дэвшилсэн та энэ анкета бөглөөд өгөөрэй гэж бүр ингээ яриад байгаа байхгүй. Тэгэхээр нэг сонсголгүй гэдэг үг чи хатуу гэж ойлгох юм болоо гэж бодсон. Сонсголгүй иргэд бид нийгэмтэй харилцаанд орох бүрэн дүүрэн бололцоотой. Нийгмээс биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэж хөгжлийн бэрхшээлтэй гэж томьёолж байгаа хэдий ч бид хизээж бэрхшээлтэй байгаагүй. Дохионы хэлээр харилцаж чаддгүй нийгмийн бүлгүүдийн л биднийг томьёолсон үг. Харилцааны саадтай байдлаас болж хэрэв эргэн тойрон дохионы хэлтэй хүмүүс дохионы хэлний хэлмэрчдээр хүрээлэгдвэл бидэнд ч харилцах цаадтай байхгүй үстэй. Бид асуудалтай бэрхшээлтэй хүмүүс биш. Нэмж хэлэхэд дохионы хэл бол бидний төрлөх их хэл. Биш гэж боддог хүмүүст хэлэхэд их хэл мөн шүү. Нийгмийн харилцаанд хэрэгжилж байгаа ярианы хэл өсөж хөгждгийн адилаар дохионы хэлж өсөж хөгждөг учраас бусад хэлтэй энэ тэнцүү хэл мөн. Хүүхэд багасаа хөсөлний боловсрал эзэмшээд нийгэм нь дохионы хэлний орчуулгад хүртээмжтэй байх юм бол сонсголгүй хүн бол хөгжлийн бэрхшээлтэй хүн биш. Бусдын адил усурч, боловсралж, хөдөлмөрлөх боломж бүрддэг. Өөрсдийнхээ ээж автаа чөлөөтэй ярилцаж чаддаггүй. Тэгээ бид нар эргээд харахад айгүй олон гэр бүлүүдэд ингээ гүүр болсон. Ээж аав нь хүүхдээ ойлгохгүй байхад биднээс очиод ээж автаа хүүхдийн сэтгэлийн үгийг хэлээд баярлсан, талархсан эсвэл гомцсныг нь орчуулж ирсэн. Нэг аль татсан чинь ээж нь хүүгээ эви миний хүү ийм сайхан хүү шүү дээ гэд ингээд инхрийлээд гэтэл хүүхэд нь тэрийг сонсохгүй. Тэгээд тэр үед нь би таны ээж чинь чамд их хайртай юм байна штэ чамаг ингэж инхрийлж ингэж ийн гэсэн чинь тэр том залуу тийм үү гэд бүр ингээ гайхаад тэгэхээр тэр үед надад юу гэж ойлгосон бэ гэхээр одоо хэл ярианы саадаас болоод их хүн өөрийнхөө тэр хайрыг инхрийлээ хүүдээ хүртэл илэрхийлж чаддгүй юм байна. Хэлмэрч гэдэг хүн бол бас энэ харилцааны гүүр болох юм байна гэдгийг бас ойлгож байна. Хүн болгон ингээд нэг агаар амьсгалдаг тийм үү? Тэ? Хүн болгон ингээд нэг яг идэж уудаг, хүн болгон хувцас өмсдөг. Яг л хүн болгон нийтлэг зүйл тийм үү? Гэтэл биднэрт байгаа бусд хүмүүст байхгүй нэг байдаг. Тэ? Тэгэхээр бусд хүмүүст байхгүй биднэрт байгаа агаар бол бүгдээрэнд нь байна. Хувц хоол хүнс байна, ажил хөдөлмөр байна, санхүү байна. Харин надад нэг юм байгаа, нөгөө хүнд байхгүй. Тэгэхээр нөгөө хүнд байхгүй миг бид нар нөхөж өгөх. Бусад байхгүй миг нөхөж өгөх. Тэгж л яваасаа л гэж хүсэж байна. Одоо бид нар сая 10 сараас эхлээд хөдөлмөр нэмийн хамгааллын яамд суусан шүү дээ. Одоо ингээд видео дуудлага цэгийн хоёроо цуг ингэж авдаг л та. Тэгээд одоо ингээд уцаар ярихаар одоо ингээд сонсолгүй хүмүүс ажилд орох ч юм уу тийм ээ. Нэг юм байдлаар ч юм уу нэг жоохон тийм нэг томхон альбом тушаалтай хүмүүстэй ч юм уу нэг том газруудаар ингээд яриулах болно ш. Тэнгүүд бид нар шууд хөдөлмөр нэмийн хамгааллын яамнаас дуудлагын төвөөс залгаж байна гэхээр тэрнээс урд нь гэртээ ажилдаг хат ч дохионы хэлний хэлмэрч байна гэхээр юуны хэлмэрч гинэ гэж гахаад байсан. Одоо чинь англи хэл орчуулж байгаа хүн солонгос хэл, орос хэлний орчуулагч нарыг орчуулагч гэж хардаг мөртлөө манусыг явахаар яасан гоё юм бэ гэж хардаг байхгүй юу. Тэгэхээр нэг талаасаа нэгт гэвэл сонсголгүй хүмүүсийн соёл болон дохионы хэл чинь тусгай хэл шинжилтэй юм аа. Жишээ нь бид нар ингээд дохионы биеийн хэлэмж дотор нүүрний хувирал дотор дохионы хэлний өгүүлбэр зүүн бүтээцтэй нөхцөл дааварга бүх юм байгаа тий. Сонсголтой найзтайгаа юм яриа суучихсан чинь над руу ингээл амар ингээл царай сонирн болж харснаа чи царай чи яагаад байгаа юм бэ гэж заахгүй тий би өөрийн мэдлэг зөв юм ярьж байхад нь яриаг нь сонсож байхдаа ингээл царай янз бүр болоод байсан юм шиг л. Тэгээ тэрийг л бүр амар шаалж байсан. Хоёрдугаар манай мэрэгжил чинь бас нэг бусад мэрэгжлийг бодвол аягүй онцлогтой тий. Онгоцны үйлчлэгч нар бол ингээл байнгын нэг юм поцтой. Багш нар бол ингээл самбарлуу заадаг тий. Одоо өөрийн үеийн сэтгүүлч нар бол бас ингээл микцэг барайл бас аягүй дэжгүй гарна штэ. Гэтэл бид манай мэрэгжлийн чинь бас айгүй эвгүй ингээд нүүрний хувирал, биеийн хэлмж бүх юмараа ярьдаг болохоор ингээд зурган дээр бол нэг юм эвгүй царайтай нөхдөд гардаг те. Магадгүй ингээд цаашдаа энэ контент энэ одоо бичлэгийг үзэж байгаа
зурагчин ч юм уу тий одоо сайт майтны хүмүүс байвал гой моментыг харуулад ингээ гой яваарэ. Бид нар ч бас айгүй хөөрхөн штэ. Тийм бас тэр хөөрхөн царайг навж өгөөрэй гэж хэлээ даа. За шууд синхронны орчуулга хийхэд бас тийм амар биш л дээ. Зарим үед одоо яг нөгөө мэдээллийн нэвтрүүлгийг орчуулж явах нөхцөл гинтийн өөрийн гаргасан нөгөө алдаагаа ингээд алдаанаасаа болоод инээдэг. Тэгээ инээдээ барьж чадахгүй ингээд удаан дараагийн мэдээ нь орж ирээд байдаг. Инээдээ яаж зөвөрөх вэ? Яаж нүрний хувирлаа ингээд тэгээ төв болох уу гэдэг дээр айгүй тийм сандардаг тийм тохиолдод гардаг байсан. Тий, тэр маш хөвгөлтэй тийм явдлууд бас хэд удаа гарч ирсэн. Одоо ч гэсэн гардаг л да. Тий. Сонсголгүй хүмүүс ингээ хурдан яриад байвал амар ууртай байгаа гэсэн гэдэг ойлголцсон. Тэр чинь зүгээр л ярианы темп юм биш үү? Хурдан ярьдаг. Би ч гэсэн одоо хурдан ярьж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэгэл ингээ нөгөө өдөржингөө ингээл тохиж байгаа л ингээл ядраал ингээл байж хахад ингээ сонсголгүй хүмүүс ингээл гар бариад та гараа ингээ хүт уусны хийдэ тэгвэл хин шиг гарандаа ч гэж боддог те. Тэгээ яг ингээ бодоход яг тийм л байгаа байхгүй те. Тэгтлээ ингээд энэ хоёр гар чинь энэ зүрхний мотор чинь гэтэл ажилласан л юм гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгж төсөөлж хэлж штэ те. Хөргөлж хүнд тус болж явдаг сайн санаатай хөрөнгөтэй хүн байж л дээ. Нэгэн өдөр замд яваа хараагүй хүнтэй таарч эрэгтэй зүйл болох цагаан тайгийг өгч гин. Дагуулж яваа нэгэнд нь суг тайг өгч гин. Харин сонсголгүй хүнтэй таарч тохионы хэлний хэлмэрч өгч гин. Хүн хүнд тохирсон хэрэглэгдэхүүнийг өгсөнд тэр гурав ихэд баярлжээ. Сайн санаад тусч хүнч цагийн ирэхээр өтлөн хорвоогоо сайллаа. Өвгөний буршин дээр хараагүй очиж их сайн хүн байж билээ гэд цагаан таяга буршин дээр нь тавьж суг таягтай хүн ч талархснаа илэрхийлээд суг таяга өгч сонсголгүй хүн нь орчуулгын үйлчлэгээр хангасанд баярлалаа гэд хэлмэрчээ шийджээ. Найзтайгаа ч юм уу те. Найзтайгаа ингээд тохооны хэлээр ингээд гяс нууц юм ярьчих болно шүү дээ. Одоо энд өрөөнд байгаа бусад сонсголтой хүмүүс мэддэгмээргүй гэхдээ би манай найз битээр тохооны хэл мэдж байгаа бол гяс ярьчин ч юм уу те. Эсвэл хаа гэсэн тэр тэнд хоолоо хүний орилохоор хэцүү. Яад юм тохооны хэлээр ч юм уу чи ингэж би ингэ чи шээ би шээ гэдэг ч юм уу те. Усан доор хүртэл ингээд тохооны хэлээр хүмүүс харилцаж болдог гэл. Ер нь бол давуу тал нийлээ их. Орчуулагчдын холбоо тэ зөвхөн тохионы хэлээр орчуулагын үйлчилгээг үзүүлээ зогсохгүй хажуугаар нь бас сонсголгүй иргэд болон сонсголгүй одоо хүмүүст чиглэсэн маш олон үйл ажиллагаануудад хариуцсан болон туслан эсвэл хамтран тэ ингээ оролцдог. Тэгээ энэ бүх ажил бол дундуршгүй. Гэхдээ зорилго нь бол мэдээж маш том. Яг одоо зарим том зорилгоодыг харж чадчих. Заримыг бол харж чадахгүй ч гэсэн эхлүүлээд явж байгаа тийм ээ. Тийм учраас дан ганц хэлмэрч орчуулагчаас гадна ажиллаж байгаа орчуулагчдын холбооныхоо бүх ажилтан, удирдлага, хамтарч ажиллаж байгаа бүх хүмүүстээ бас баярлж гин, талархаж гин. Тэгээд 10 жилийн мэд хүргэе. Ирээдүйдээ те 10, 20, 30, 40 жилийн аяга бас тэмдэглээд байж ах болно. Тэгээд ирээдүйд яг ямар одоо дэлхийн жишгийн дагуух ямар байгууллага байх ёстой тэр хэмжээнд нь ингэж одоо хүргэж ажиллахын тулд ядаж үндэс суурийг тавихын тулд бас яг энэ цаг мөчид хамт олон болоод ажиллаж байгаадаа ч гэсэндээ өөрийн хувьд бол баяртай байна. Зарим олон хамтлан нууж идэл эсвэл би нэгээ ингэж тэгэлээд штэ. Манад ямар ч шинэ хүн орж ирсэн тэгэл уусаал явцдаг тий ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн бүгд мэдчихэж байгаа. Би бинтээ нэг амар тэрсэлтэй дэйдгүү. Яг заримдаа үйл ажиллагаа гардаг ч гэсэн тэнд мэдгүй бараг цаг 2 цагийн дараа зүгээр болчдөг баха. Энд иргээр хамт явах той хөвчлөлтэй. Тохионы хэлмэрч орчуулагчаар ажиллах гэж орж ирсэн залуучууд одоо тий энэ мэргэжлээс сонгох гэж байгаа хүмүүс зоригтой гараа, тууштай гараа, гол зорилгоо бити умартаарай. Заримдаа биеийг ингэж гээх тий би өөр одоо тоомор хийдэг би гэдэг энэ хүнийг мартаад орчуулах одоо маш олон хэрэг заардаг. Одоо яана би энийг одоо ингээ орчуулчихаар намайг юу гэж бодох болоо гэж бодохгүйгээр би биегээ мартах үе гарна. Тийм болохоор мэрэгчлээ маш гоё тууштай, үнэнч тэгээд
зөрөгтэй байгаарай. Асар их олон ингээд ийм сорилтууд орж ирдэг, маш их олон хэцүү хүнд орчуулгын даалгаврууд орж ирдэг. Айгүй хэцүү хүмүүстэй бас ажиллах, харилцааны хувьд ойлгомжгүй, юм тодорхойгүй хэцүү хүмүүстэй ажиллах тийм юу гардаг. Тэгэхээр ер нь бол аль болохоор зөрөгтэй, тууштай, хязгаарч битгий шантраараа тууштай байгаараа гол зорилго руугаа ингээд та хэний төлөө зогсож байгаа, та анх яагаад энэ зүйлийг, энэ мэргэжлийг сонгоод та хэний төлөө зогсож байгаа, та юуны төлөө зогсож байгаа гэдэг битгий мартаарай. Яг энэ салбарт ажиллаж байгаа бүх хэлмэрч орчуулагч тэгээ арын албанд нь ажиллаж байдаг IT болон одоо тэр хоол хийж байгаа тоогоочч маань хүртэл бүх хүмүүс энэ байгаа бүх хамт олон ингээд бүгдэнд нь нэг юм гал байдаг аахгүй яг юм эерэг юм мэдрэгддэг. Тэгээ яг энэ одоо байгаа энэ хүмүүс цааш ч гэсэн орж ирэх энэ хүмүүс яг энэ гоё энерги дунд энэ гоё одоо гал цогн дунд ажиллах учраас бүгдэнд нь одоо угаасаа шандрах юм гарахгүй байх гэж бодож байна. Яг л ийм гоё эерэг, ийм гоё доошо хэрвээ ингээд жоохон шандармаар гарсан ч гэсэн нөгөө нэг гоё эерэг дулаан аваар амьсгалаараа ингээд дээшээ татаад бүгдээрээ дээшээ хөгжиж дэвших боломжтой учраас одоо бити бууж өгөөрэй гэхээс илүү бүгдэнд нь ийм амжилт аз жаргал хүсье л гэж хэлмээр. Тухайн нийлний хэлмэрч орчуулагчдын холбоонд нэг хамт олон болж ажиллаж байгаа. Та бүхэндээ баярлалаа. Сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмжийг хангахаар хамтран ажилласан чадварлаг тухайн нийлний хэлмэрч нартаа цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Яг залуугийн хүүхдүүдтэй бол хичээгээрээ чаднаа амжилтлаа гэж хэлмээр байна. Тэрвээ энэ мэргэжил рүү та орохчл байгаа бол сэтгэл зүйн хувьд маш хүчтэй. Үдэнтэй хин нэгний үгийг сонсоод шууд ингээд за би юу чадахгүй мэн гэж өөрийгөө голдог биш те шууд би хийж чаднаа би угаасаа нэг те би угаасаа заавал хийх болно гэсэн өөрийнхөө итгэлтэй байдлаар мэдээж буруу зүйл үдийн алдах зүйл ч юм уу те эсвэл маш хэцүү том ингээд үйл ажиллагаанд орох гэсэн байж болох ч гэсэндээ яг тэгвэл та тэр зүйлийг хийж чаднаа л гэдэг энэ хэлмэрчийн мэргэжлээ сонгоцсон байгаа л болвол мянга хэцүү байсан ч гэсэндээ хийх хэрэгтэй гэдэг бодлоор те гэхдээ энэ зүйлээсээ кайф аваад гоё гэж хийвэл гоё шүү дээ. Сайн талыг нэлээд олоо хараад. Шин залуу орчуулга хийж байгаа хүмүүстэй орчуулга хийх цаг, амрах цагаа маш зөв зохицуулаарай гэж хэлмээр байна. Тэгээ яагаад тэгэхээр зэрэг орчуулга хийгээд нэлээ ядардаг. Тэгээд амарч явахгүй бол дараа нь шантрах үе гардаг. Тийм учраас орчуулга хийгээд яг амрах тэр цагаа дахиад нөгөө сонсголгүй хүмүүст орчуулах цаг юм уу хин нэгэн гуйснаар нь гүйж очиод орчуулах хийгээд хин нэгэн байгууллага одоо тийм хэрэгтэй байна гэсэн юм хэрэгцээ шаардлаган дээр тулгуурлаад амарч чадахгүй тэгээд дараа нь энэ нөгөө амарч чадахгүй байдлаас болоод нөгөөдөг чинь шантарн уур бухимдалтай болно гэд сөрөг тийм үр дагаврууд гарах үе. Тийм учраас орчуулга бол тийм амархан ажил биш, хүнд учраас орчуулга хий дараа нь маш сайн амарч байгаарай гэж загмаар байна. 1993 оноос эхлэн тохионы хэлний хэлмэрчид нэг нэгээрээ гарч ирэн өнөөх сайн дурын 5 хэлмэрчид бүрдсэн. Цуглаанаас л анх үсэлтэй цуглаан дээр ойр орхон ирж хідэн сонсолгүй хүмүүстэй юм ойлгуулчих юмсан гэсэн хүслээр цаг наргуу төхөж сонсолгүй хүмүүсээсээ тохионы хэлийг сурдаг байсан. Ингэж их сайн дураараа хэлмэрчилдэг байсанд нь талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Олон жил өнгөрч тохионы хэлний дүрм үүсч хөгжин кода нар нэг нэгээрээ бас гарч ирж байна. Эхний 5 хэлмэрчид маань кода байгаагүй. Энгийн л сонсголтой хүмүүс. Кода нар хэлмэрчээр ажиллах нь мэдэж байгаа нь сайхан ч эцэг ихтэй маш их орчуулгыг хийж өгч байгаасаа зовд зүдэрсэн одоо хүүхдүүд ихэнх нь шантарчдаг. Та нартай хандаж хэлэхэд битгий бууж өгөөрэй. Тохионы хэллийг одоо нийтэд түгээж нэгэн сайхан мэрэгжил гэдэг үүднээс хандаарай. Орчуулга хийж байхад ч тохионы хэлний чадварыг одоо шүүж байгаа хүмүүсээс олж битгий сэтгэлийн одоо галаа мөхөөгөөрэй. Чи чадахгүй энэ юу яриад байгаа юм? Сонь тогтх юм байна. Шаал таних хүн гараад ирчихсэн. Энэ хин юм гэж сонсолгүй хүмүүс угаасаа тэгж хэлнэ, шүүмжлэнэ. Заавал шүү. Ирээдүйд гарч ирэх шүүмжлэлтч тэр цаашаал магтаалтч тэр сэтгэл санаагаа сайн бэлтгээрэй. Сэтгэлийн хаттай байгаарай. Альч талаасаа ирэх сөрөг сэтгэлд бууж өгөлгүй бидэнтэй хамтдаа урагшилж төр засагт ойлгуулах зүйлээ одоо ойлгуулад сонсолгүй иргэдэд мэдлэг мэдээллийг түгээхэд гар бие оролцож хичээгээсэй гэж миний зүгээс хүсэж байна.
Өдийг хүртэл тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бас байгууллагын анхны 5 хэлмэрч орчуулагчдын хувьд би бас талархмаар байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бид нар яг бэлэн ингээд тогтолцоон одоо байгууллага холбоонд хариалагдаад орчуулагын үйлчлэгийг үзүүлж явж байгаа бол анхны 5 орчуулагч бол сайн дураараа зүрх сэтгэлээрээ анх сонслогын ус орчуулга хийж эхэлсэн. Тэр цаг мөчөд талархъя. Тэр зүрх сэтгэл бүртэн талархъя. Яагаад тэгэхээр маш хүнд хэцүү, саадтай, зовлонтой олон зүйлийг туулж давна. Өнөөдрийн ингээд бас залуу хэлмэрчдийг бидний ингээ араасаа ингээ манлайлан дагуулж байгаа та нарт бүгдээрэнд нь маш их баярлалаа. Сонсолгүй иргэд биднийг мэдээллээр дутаалгүй хүртээмжээр хангаж альва мэдээллээс хоцрохгүй гэсэндээ анхаарал хандуулж тус дэм болдог хүмүүс бол хэлмэрчид та бүх юм шүү. Хэлмэрчидгүй сонсолгүй иргэд бидний ертөнц бэрхшээлтэй байж хэцүүдэх болно. Эдгээр бэрхшээлийг арилгахын тулд хөдөлмөрлөдөг хүмүүс бол та бүхэн мөө. Өдийгөөс төдийг хүртэл олон жилийн турш сайн дураараа ажиллан гаднаас ирэх сөрөг хандлагад цохирлгүй бууж өгөлгүй явж ирсэн олон хэлмэрчидтэй талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Нэмж хэлэхэд хэлмэрч гэдэг өнгөдөх мэрэгжил биш хэрэгцээтэй мэрэгжил шүү. Ирээдүйд илүү олуула болохын эрүүл төвшүүлье. Хэлмэрч болох хүсэлтэй хүмүүстэй хандаж хэлэхэд энгийн нэг орчуулгын ажил бус үн цэнтэй буух газартай ажлыг хийх хүмүүс нь та нар юм шүү гэдгийг хэлье. Яг өнгөрсөн хугацаанд бол манай домгууд байгаа тий. Домгууд бол үнэхээр яг мөсийг хагалсан. Одоо 2 дугаар шатнд буюу одоо хөгжлийн шатн дээр явж байна тий. 3 дугаар шат буюу нийгэмд хүлэмжшүүрэх шатны ингээд хүмүүс бас удахгүй гарч ирэх баг. Домгууд бол үнэхээр чадсан та нар. Одоо ингээд орчуулга хийж байгаа тий залуу орчуулагч нартаа битгий шантраарай яг магадгүй бид нар одоо нэг талаас хүний эрхийн тэмцэгч нар яагаад гэвэл бид нар хэлний яг хүртээмжийн мэдээллийн хүртээмжийг тэгээ нийгэмд эргэтгэж оролцох тэр боломжоор хангаж өгч байгаа. Нэг талаас маш ингээд тийм манай одоо маслингаараа би ингээд бахархдаг л та. Яагаад гэвэл манай орчуулагч нар залуу орчуулагч нар, ер нь орчуулагч нар маш өндөр ёс зүйн хэм хэмжээтэй. Тэр ёс зүй ч нөөрэ буцаад хүний эрхийг дээдлж байгаа нэг хэлбэртэй ажил мэргэжлээрээ. Энэ тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо гэдгийг одоо үүсгэн байгуулсан тий одоо байгуулад хамт аваад явж байгаа тэр бүхий л хүмүүстэй мөн үе үеийн тохионы хэлний хэлмэрч орчуулагч нартаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ 10 жилийн хугацаанд бас бүгдээрээ маш их хичээсэн. Нийгэм дээр тохионы хэлний хэлмэрч орчуулагч гэдэг мэргэжлийг бас цааш нь түгээсэн сонсолгүй иргэдтэй бас мэдээллийг хүртээмжтэйгээр тий одоо хүргэсэн төр нөлөөлсөн бүхий л ийм олон ажлуудыг хийсэн учраас яг энэ 10 жилийн хугацаа гэдэг бол тийм урт тийм богино хугацаа бол биш. Тэгсэн ч гэсэндээ энэ хугацаанд бүр энэс илүү ажлыг бас айгүй олон нуглаад хийсэн хүмүүс байгаа. Энэ хүмүүстэй ч гэсэн айгүй баярлалаа гэж хэлмээр байна. Энэ хүмүүсийн хоорондох харилцааг илүү сайн бэхжүүлээд Монгол энэ хүмүүсийн хандлагыг илүү их 10 жилд хөгжүүлээсэй гэж миний зүгээс бодож байна. Тэгээ өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ирээдүйд ажиллах хүмүүст бүгдэнд нь маш их баярлалаа. Та бүхэн нийгэмд маш үнэтэй хувьмаар оруулж байгаа шүү гэж хэлмээр байна. Монголын хараагүй төлөв иргэдийн нийгэмлэгийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тус нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга сандаг овогтой Инх сайхныг 14 дугаар тогтоолоор тус нийгэмлэгийн орчуулагч зааварлагчаар Жимэд Орж овогтой Уран Жимгийг танилцсан байдаг. Уран Жимэг нь Монголын анхны тохионы хэлний хэлмэрч бөгөөд тухайн үеийн зөвлөлт холбоо тусад суралцсан юм. Инх сайхан Уран Жимэг нар Монгол улсын анхны тохионы хэлний хэлмэрчд байлаа. Мөн Гавагийн Эрдэнэбэлэг нь 1986-аас 1990 онд 29 дугаар сургуулийн дотор байранд хүмүүжүүлэгч багш түүхэн багш зэрэг ажлуудыг эрхэлж 1988 оноос Монголын хараагүй төлөв иргэдийн нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Гавьяд багш Лантуу Инх сайхан нарын хамт Чехословак улсад олон улсын төхөөрөмж сурсан байна.
Огсрын сарын туяана 1987 онд 29 дугаар сургуулийн дотор байранд хүмүүжүүлэгч багшаар ажилд орж Эрдэнэ Билэг багштай хамт ажиллан тохионы сурчээ. Тэрээр 29 дугаар сургуульд 29 жил ажилласан бөгөөд тохионы хэлний их сургагч багш Илмэрчээр ажилласан Ахмад Илмэрч юм. Бат Үлзигийн сарын чимэг нь 29 дугаар сургуульд сурч байсан бөгөөд 1986-аас 1988 онд анагаах ухааны дунд сургуулийн лаборант бага хэмжээний мэргэжлээр төгссөн бөгөөд өнөөдрийн хүртэл тохионы хэлний Илмэрчээр ажиллаж байна. Мужид оржийн Отгонбаяр нь 29 дугаар сургуулийг төгсөж соёлын коллежийн бүжгийн багш мэргэжилтэй бөгөөд Отгонбаяр сарын чимэг орно тохионы хэлний хэлмэрч орчуулагчтай холбооны хэлмэрчээр ажилладаг байсан хүндэт гишүүд юм. Боён ишгийн Эмжирт бол маань 2004 оноос эхлэн сонсголгүй хүүхэд эцэг эхчүүдэд сургуулийн багш нарт болон төрийн болон хувийн хөгжлийн байгууллагуудад зориулсан тохионы хэлний сургалтанд тохионы хэлний багш орчуулагчаар ажиллаж ирсэн бөгөөд сонсголгүй иргэдэд чиглэгдсэн сургалт хурал зөвлөгөө, видео контент болон подкастад тохионы хэлний дамжуулагч хэлмэрч болон олон улсын тохионы хэлний орчуулагчаар ажиллаж байна. 1992 оноос хойш найдварч болгоно гоцож сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгээс тохионы сурч хамтран ажиллаж буй хэлмэрчд Хамжамын Соёлмаа, Аюушийн Цэнгэл, Рүүгийн Сайнбаяр, Сиродын Ямдэлгэр, Эчин нарын Балармааны бөгөөд тэд хамтдаа тохионы хэлний хэлмэрч орчуулагчтай холбоог 2011 онд үүсгэн байгуулжээ. Тэргүүн удирдах зөвлөлийн дараагаар Соёлмаа удирдах зөвлөлийн гишүүдээр монгол хэлний багш шилжүүлж, Олд Эрдэнэ хөгжмөөр дааж тулгуурлаж, сонсголгүй иргэдийг төлөөж баасан жоо хэлмэрчдийг төлөөж цэнгэлээр ажилладаг. Тус холбоо нь 2015 оноос хойш сонсголгүй боловсролын бас байгууллагатай хамтран Монгол тохионы хэлний хэлмэрчдийг бэлтгэн эдүгэ Монгол тохионы хэлний 12 хэлмэрч сонсголгүй 3 орчуулагчтай үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа бөгөөд 2013 оноос Монгол тохионы хэлний сонсголгүй орчуулагчаар Амгаланбаярын Баасан жоо, Бүрүүд авгийн Ган гоёг, Бомчны Бямсүрэн, Машуутын Өнөр жолооноор ажиллаж байгаа бол сонсголгүй иргэдийн гэр бүлийн өрөвдөд болох дөрвлийн хоосыг эзэмшсэн Гаматрын Гоморол, Сайн бэлгийн Солон, Улармагийн Нодмаа, Инх дөрийн Агима, Гамбатрын Ананд, Гамболтын Хүслэн, Чагнаа дуржийн Дэлхэр, Памсрынгийн Мөнх цэцэг, Эрдэнэ нутгийн инх жаргалаар тус холбоонд ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд эдүгэ ундрах, мядаг, 29 дугаар сургуулийн багш Баярмаа болон Ариун Гэрэл, Даваа ундрам, Бэлгүн цоноор бие даасан хэлмэрчээр ажиллаж байна. Гарын тавуур шиг тавл хүмүүндээ тэгэл хэрвээ нэг хуруу байхгүй бол хуруу бүтэн биш шүү дээ. Бичээс яг л ингээл гарын тавуур шиг анх л 92 3 онд л ингээл тавуулаа байсан. Одоо ч тавуулаа л гэж юм. Хэрвээ нэг хуруу байхгүй бол тэр чинь бүрэн бүтэн биш. Тэгэхээр яг л ингээд тавуулаа байгаа нь ингээл өөр салбар дээр талбар дээр өөр мэрэгчлээ гэсэндээ яг л ингээд сонслын бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн тийм сэтгэл нь байгаа болохоор одоо хүртэл байгаа нь үнэхээр бахархуу шүү дээ. Хэрвээ ингээд тэ болип болохгүй ингээл тэ шантраал явсан бол өнөөдөр хүртэл тавуулаа байж чадахгүй шүү дээ. Тэ тэгэхээр өнөөдөр хүртэл ингээд шантрахгүй тэ амьдралд янз бүрийн тохиолдол гэсэн гэдэг тэргээд аваад яваал байгаа тэ. Тэгэхээр гээд айгу сэтгэлийн хаттай дээрээс нь айгу төвчээр тэ дээрээс нь бас хүний нууц ингээд айгу чанга ингээд авдар шиг хатгалж чаддаг хүмүүс гэж хэлмээр байна. Та нартай маш их амжилт хүсэж байна. Тэгээд өдийг хүртэл явж ирсэн. Дахиад энэ бол эхлэл байгаа. Тэгээд дахиад олон жилиг бас орчуулагчд маань тэгээд сонсголгүй хүмүүс маань хамтдаа улам илүү амжилттайгаар ирэх он жилүүдийг ухтаасаа гэж хүсэж байна. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Хэлмэрч орчуулагч нартаа тэгээ бас найз нөхдүүдтэй шинээр хэлмэрч болох бүх залуучуудаа энэ хорвоодлын хамгийн сайн сайхныг хүсье. Та бүхэн маань Бурханаас ирсэн бэлэг, та бүхэн маань хоёр ертөнцийг холбох гүр шүү. Та нартай хайртай шүү. Хүн төрлөختний одоо хөгжлийн тулгуур орлож үйл болох зүйлийн нэг бол хүний эрх чөлөө. Энийг хадгалж, хайрлаж хамгаалах нь төрийн үүрэг хариуцлага байдаг. Тэгэхээр цаашид тохионы хэлний хэлмэрч гэдэг нэршлиг албан ёсны мэргэжил болгоод төрөөс төсөвлөөд жил болгон тохионы хэлмэрчдийг сонсголгүй хүний тохирох хэрэглэгдэхүүнээр нь жинхэнэ утгаар нь ашигладаг болох тийм нийгмийг миний хувьд бол хүсэж байна. Тэгэхээр тийм сайхан нийгэм удахгүй ирэх баг. Тэгэхээр бид бүхэн тууштай урагшлах чухал байна. Одоо ажиллаж байгаа хэлмэрч болон ирээдүйд ажиллах залуучуудтай амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн хүртэл бид нар Олимпийн галыг ингээд
унтраалгүйгээр маш их төвчээртэйгээр ихтгэлтэйгээр ингээд та нарт залгуулж байна. Тэгэхээр энэ галыг та нар цаашид улам илүү бадрааж энэ үйлчилгээг өргөжүүлж өөрсдийнхээ ур чадварыг улам бүр сайжруулж өөрсдийгөө байнга хөгжүүлээрэй. Энэ бол маш чухал мэрэгжил. Тэгээд энэ мэрэгжлийг сонгосонд баярлалаа. Тэгээ орчуулагчдын холбоо бол та бүхний холбоо, та бүхний эрхийг хамгаалах ийм байгууллага шүү. Тэгээ орчуулагчдын холбоотойгоо хамтарч ажиллаарай, нэгдээрээ энэ байгууллагаа өргөжлүүлж авч яваарай гэж хэлхийг хүсэж байна. – 2018 онд тохионы элний хэлмэрч орчуулагчдын холбоо хүсэлт гаргаад ингээд яг энэ тохионы элний хэлмэрч хүн ямар хүн байх вэ ингээд мэрэгжлийн кодод үндэсний ажил мэрэгжлийн ангилал ба тодорхойлт гэсэн энэ залтанд оруулж өгсөн. Одоо бидний хувьд яг энэ мэрэгжлийн индексийг гаргах, стандартжуулах, за энэ тохионы элний хэлмэрчдийг одоо төр засгаас шат харгалтайгаар бэлдэх гэсэн тэр хуулийн заалтын дагуу энэ үйл ажиллагаа маань эх 10 жилд одоо их үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Олон тохионы элний хэлмэрчид бас мэрэгжлийн энэ сургалтаар сурч төгсөх байх гэж бодож байна. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн баярын мэндийг хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо үүсэн байгуулагдсны 10 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын 10 жилийн ойн баярын мэндийг хүргье.
Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо төрийн бас байгууллагын 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоонд 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн баярын мэндийг бүх тохионы хэлний хэлмэрч орчуулагч болон тохионы хэлээр ярьдаг бүхэнд баярын мэнд хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн баярын мэндийг хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын 10 жилийн ойн баярын мэндийг хүргье. Хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн баярын мэндийг та бүхэндээ үе үеийн бүхэл хэлмэрчнээс та хүргэж байна. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны 10 жилийн ойн баярын мэндийг хүргье.